Өнөөдрийн дугаараараа бид цэвэршилт гэж юу вэ? Цэвэршилт яагаад явагддаг вэ? Цэвэршилтийн үед бидний бид ямар үйл явц явагддаг вэ? Цэвэршилтийн үед үүсэх эрсдлүүдийг хоол хүнсээр дамжуулан хэрхэн ууруулах боломжтой вэ гэдэг сэдвийн дагуу ярилцсан байгаа. Ингээд дугаараа хүлээн авч сонсно уу? Сайн байцгаана уу? Шимтээ яриа подкаст юм байна. Дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За ингээд их зүлгэж байгаа урьж байна. Сайн уу номоо? Энэ дугаарыг сонсож байгаа хүн бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Сайн, та сайн биз дээ. Сонсогчдод бас энэ өдрийн мэндийг хүргэе. За, номоо бит хоёр өнөөдрийнхөө дугаараар цэвэршилтийн талаар ярихаар бэлдсэн байгаа, тийм ээ? Тэгэхээр эмэгтэй хүн болгон мэдэх ёстой. За ганцхан эмэгтэй хүн гэлтгүү охинтой, эхнэртэй, ээжтэй хүн болгоны мэдэх ёстой сэдв бол яхаарахгүй цэвэршилт байгаа. Бид нар тодорхой хэмжээгээр цэвэршилтийн талаарх ойлголт байдаг ч гэсэн яг ямар үйл явц бидний биед явагддаг вэ? Цэвэршилт гэж яг юу вэ гэдэг талаар бас төдийлөн сайн мэддгүй юм шиг санагдсан. Жишээлбэл би өөр дөрөө жишээ аваад үзэхэд би энэ шинжлэх ухааны салбар руу орохоос өмнө цэвэршилт гэж сонсч исэн мөртлөө яг цэвэршилт гэж яг юу юм гэдэг талаар асуух юм бол ингээ хариулж чадахгүй төвшөнд байсан байхгүй юу. Тэгэхээр энэ удаагийн даавар гэсэн сэдвийн хүрээнд хийж байгаа энэ подкастнда бид хоёр цэвэршилтийн талаар оруулъя гэж ярилцсан байгаа тий. Тий, тэгээд бас бит хоёрын өмнөх дугаарын доор PMDD-гийн талаар ярьсны дараа баха цэвэршилтийн талаар яриул бас их зүгээрэн шүү гэд нэг сэтгэл үдээсэн байсан. Тэгэхээр энэ талаар бас сонсхийг хүсэж байгаа эмэгтэйчүүд байж магадгүй. Тэр утгаар нь бит хоёр нэг дугаараа цэвэршилт гэж яг юу юм бэ гэдэг талаар ерөнхий ойлголт өгөө гэж ярьсан тийм ээ. Тэгээд бит хоёрын ярих энэ зүйлс болохоор эмчилгээний шин чанартай биш зөвхөн одоо мэдээлэл түгээх, мэдлэг олгох ийм зорилгоор хийгдэж байгаа дугаар шүү гэдгийг та нар маань ойлгож байгаа баха. Өнгөрсөн оны байдлаар их Британд 13 сая эмэгтэй цэвэршилт болон цэвэршилтийн өмнөх насандаа яваа гэсэн тоо статистик байгаа байхгүй. Тэгэхээр энэ тоо амар өндөр байгаа зү. Тийм байна. Тэгэхээр бид энэ талаар яг л чиний хэлдгээр төдийлөн сайн мэддэггүй. Яг цэвэршилтийн насандаа хүрэхээрээ эн чинь юу юм болоо гэд ийм юм байд юм байна гэж ойлгож эхэлдэг. Гэтэл бид төрүүлээд цэвэршилт гэж юм байдаг шүү. Одоо шинж тэмдэгний юм байд юм байна гэдгээд мэдээд авчаар өөрийгөө ойлгох, бусдад өөрийгөө сайн ойлгуулах, ойр орчны хүмүүстэй гэр бүлийнхэндээ өөрт нь юу тохиолдоод байгааг ойлгуулах илүү амархан болно гэсэн үг тий. Яг үнэ. Сайн нөгөө таны хэлсэнчлэн одоо нэг л өдөр ингээл цэвэршилт бас ирчдэггүй те. Цэвэршилт гэдэг бол олон жилийн турш ингээ аажмаар явагддаг биологийн өөрчлөлтийн үр дүн гэж үздэг. За тэгэхээр эхлээд хоёулаа ерөнхийдөө цэвэршилт гэж яг юу вэ? Цэвэршилт одоо явагдахад ямар үйл явц бидний биед явагддаг вэ гэдгийг жоохон энгийнээр тайлбарлах гад үзье гэж бодож байна. Тэгэхээр цэвэршилт буюу menopause гэж нэрлэдэг байгаа тийм. За энэ нь бол эмэгтэй хүний өндгөвч даавар ялгаруулахын чадвар нь баг зэрэг буурсаар сарын тэмдэг ирэхгүй болохын процессыг хэлж байгаа. За эмнэлзийн тодорхойлолтоор болохоор 12 сар дараалан сарын тэмдэг ирэхгүй байх юм бол одоо тухайн эмэгтэй хүнийг за цэвэршсэн гэж ингэж тодорхойлт юм байна. Тэгэхээр цэвэршилт гэдэг бол ямар нэгэн өвчин биш, ямар нэгэн дааврын эмгэг биш, харин нөхөн өрчхүйн нас дуусч буй физиологийн үе шат гэж ойлгож болно. За дэлхийд даяар эмэгтэйчүүдийн дундаж цэвэрших нас бол 45-аас 55 насны хооронд байдаг гэж үздэг юм байна. Тэгэхээр 45 наснаас эхлүүлээд за цэвэршилтийн одоо үе явагдаж эхэлж магадгүй гэд бид нараас энэ талаар ойлголттой байгаад биеэ сайн чагнаж сурах хэрэгтэй юм байна. Тэгэхээр эмэгтэй хүн төрөхтэй болохоор бид хоёр энэний өмнөх дугаар дээр ярьсан те сарын тэмдэг гэсэн дугаар дээр бас ярьсан байгаа. Эмэгтэй хүн төрөхтэй өөрийн гэсэн өндгөн эсийн нөөцтэй төрдөг. За үүнийг болохоор бид нар поликулийн нөөц гэж нэрлэж байгаа. За бүр ингээд дэлгэрүүлээд ингээд тоо толгоогоор наваад үзэх юм бол эмэгтэй хүүхэд ээжийн гидсэнд байх үе буюу ураг байх үедээ 6-аас 7 сая орчим юм өндгөн эсийн их үүсвэртэй байд юм байна. За тэгээд төрөх үед нь болохоор энэ буураад 1-ээс 2 сая болоод за бэлгийн боожилтын үед бол 300-аас 500 мянга орчим өндгөн эсийн юм их үүсвэртэй байд юм байна л да. Тэгээ амьдралын туршид бол ойролцоогоор 400 орчим одоо энэ өндгөн эс нь сарын тэмдэг болж ингэж гадагшлаад
Тэгээд үлдсэн одоо хэсэг нь болохоор энэ атрез гэдэг одоо эс өөрийгөө устгах энэ үйл явцаар ингэж алга болдго юм байна. Тэгэхээр өндгөн эсийн тоо ингээд баг багаар багассаар өндгөвч хангалттай хэмжээний эстроген дааврыг ялгаруулж чадхаа болдог. За ингээд одоо бидний нөгөө өндгөвчний биологийн нөөц одоо буураад цэвэршилт гэдэг үйл явц явагддаг гэж ерөнхийдөө ойлгож болно. Тэгэхээр номой сая насны хувьд цэвэршилтийн насыг хэлж байна. Тэгэхээр би Их Британд юу гэж авч үздгийг бас хэлвэл сонирхолтой баг. Энд болохоор цэвэршилтийн дундаж насыг 51-ээс 52 нас гэж үздэг юм байлээ. Тэгэхээр бас одоо ингээд улс орон бүхэнд ондоо байгаа байхгүй юу? Цэвэршилтийн дундаж нас нь Азийн орнуудын эмэгтэйчүүдэд нэг өөр, Америкт амьдарч байгаа хүмүүсийн цэвэршилтийн дундаж нас нь бас ондоо байх боломжтой юм билээ. Тэгээд бид хоёр яг энэхүү мэдээллийг хаанаас хэрхэн бэлтгэдэг талаараа бас дурдсан дээр болов гэж бодож байна. Тэгэхээр номой бид хоёр тусдаа нэлээд их судалгаа хийж баггүй цагийг зарцуулж сонсогч танд тэгээд бас өөрсөндөө хэрэгтэй энэ мэдээллийг боловсролын чиглэлтэй мэдээллүүдийг хүргэдэг байгаа. Тэгэхээр би одоо өөрөө яг энэ сэдвийг хувьдаа нэлээд сонирхож олон суугаар энэ тал дээр байнгын мэдээлэл авахыг хүсдэг цэвэршилтийн талаар. Тэгээ энэ яг сэдв menopause гэдэг энэ сэдв сүүлийн 5 жилд баг нөгөө тренд болтлоо. Англид болвол ингэж дийлгэрч байгаа юм. Өмнө нь бол нэлээ дуугүй хүмүүсийн талаар нэг ярьдаггүй байсан бол нэг сайшаалтай юм нь юу гэхээр menopause-ын талаар маш их мэдээлэл гардаг болсон. Хүмүүс илэн далангуй ярьдаг болсон. Олонний танил хүмүүс ялангуяа энэ талаар өөртөө тохиолдож байгаа бүх зовиор шинж тэмдгүүд эсвэл хэрхэн даван туулж байгаа энэ талаар маш дэлгэрэнгүй ярьдаг болсон учраас бид харьцангуй одоо орчин үед мэдээллийг бас авахд айгүй амар болсон. Тэгээд их сургуулийн хувьд ч гэсэн бүтэн нэг сэдв болгож үздэг. Тэгээд эмэгтэйчүүдийн даавар гэдэг бүлэг үзэхэд түүнийг дагалдаа цэвэршилтийн өмнөх үе гэдэг би даасан юм том сэдв болгож үздэг учраас би бас хичээлээ эргэж харах хэрэгтэй болсон. Тэгээд өнгөрсөн жил би Health Optimization Summit гэдэг нэг арга хэмжээнд оролцохдоо бас яг нөгөө илтгэлүүд сонссон байхгүй. Тэр дунд доктор Vonda Wright гэдэг энэ хүн цэвэршилтийн талаар бас ийм лекц уншихад нь бүр сонирхож орж сонссон тэр талаар. Тэгээд эрүүл мэндийн салбарт баг энэ тренд болтлоо ингээ яригдчихэж байгаа нь бас нэг талаар бид бас азтай шүү гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр энэ эргээд нөгөө эмэгтэйчүүдэд бидний түрүүн хэлсэнчлэн өөрийгөө ойлгох, цэвэршилттэй холбоотой илэрч болох эрсдлүүдээс яаж одоо өөрчлөн сэргийлэх үү те. Жишээ нь энийг сонсож байгаа эмэгтэй одоо 20 наснда ч юм уу 30 наснда байгаа бол би одооноос нэг иймэрхүү юм хийх юм бол сөрөгч шинж тэмдгүүд бага илрэх боломжтой юм байна гэд ингээ мэдээд авчичаавал тэгэл тэр нь бас бит хоёрын хийж байгаа подкастын бас нэг үр дүн гарч байгаа байхгүй. Тийм шүү. Монголд ч гэсэн яг энэ цэвэршилттэй холбоотой сэдв нэлээн нуугдмал байдаг юм шиг санагддаг. Тэгээ одоо би ингээд сая ингээд цэвэршилтийн талаар уншаад явж байгаа үед хамгийн түрүүнд бодогдсон манай ээж байсан. Яа тэгэхээр одоо яг энэ талаар би сайн мэддэггүй байснаасаа болоод одоо ээжийгээ сайн ойлгож чадаагүй байсан болов гэсэн нэг юм жижигхэн бяцхан харамсал төрж исэн. Тэгээ бас нөгөө талдаа надад ямар бодол төрсөн бэ гэхээр ингээл сарын тэмдэг сар болгон ирж байгаа ч гэсэн яг ингээд бодоод үзэхээр айгу богинохон хугацаа байгаа хгүй тий нөхөн үрчмийн энэ цаг ингээд бодоод үзэхээр одоо ихэнх хүний амьдралыг 100% гээд аваад үзэх юм бол баг 3/1-д нь л ингээд нөхөн үрчмийн идэвхтэй нас явагдаад тэгээд тэрнээс хойш ингээд дуусчихж байгаа. Тэгээ айгу олон хүмүүс энэ цэвэршилтийг тийм гонигтай байдлаар хүлээж авд юм бэлээ. Одоо яана одоо би ингээд эмэгтэй хүн биш болчихж байгаа юм уу? Эсвэл одоо юу гэдэг те би одоо ингээд бараг муухагаар хэлэхэд би хинт ч хэрэггүй болчихж байгаа ч юм уу гэдэг ийм бодлууд аяг их төрдөг гинэ. Гэтэл энэ болохоор ерөөсөө тэгж эмэгтэй хүн өөрийгөө буруутгаж эсвэл өнөж гутрах одоо тийм зүйл биш юм байна. Тэгэхээр энийг бид нар одоо нөгөө зөв ойлгож авснаар өөрийгөө буруутгах ч юм уу эсвэл одоо яана би одоо ингээд эмэгтэй хүн биш болчлоо ч гэдэг юм уу энэхүү энэ бодлуудаас өөрийгөө чөлөөлөх боломжтой юм байна гэд би бодож исэн. Тэгээ эргэн тойрон ч гэсэн ингээд сонсож явахад цэвэршилт ингээд явагдаж байгаа гэхээр тэрийг бас ингэж нуудаг тийм хандлага байдсан болов уу гэд би бас ажиглаж исэн. Тэгэхээр энэ талаар ингээд улс орнууд яриад удахгүй ч гэсэн манай Монголд ч гэсэн яг энэ талаар ингээд нэлээд дэлгэрэнгүй ярьдаг болох байх гэж найдаж байна.
Яг чиний хэлсэнтэй холбогдуулаад надад бас хоёр зүйл санаанд орж байна. Хамгийн ихнийх нь болохоор нөгөө ээжтэйгээ холбоодож ярьж штэ тий. Тэгээд миний хідэн найзууд хамт суугаад ингээ юм ярилцсан чинь манай нэг найз тэгж байгаа байхгүй юу. Ээжээсээ асуусан ингээ та цэвэршилтийн үедээ яаж исэн бэ гэд асуусан чи ёстой юу ч мэдээгүй тэр талаараас та мэдгүй зүгээр өнгөрсөн гэд тэгсэн гинэ. Тэгсэн чинь манай тэр найз болохоор тэгээд байгаа байхгүй. Ээж тэгээд өөрөө тэгж хэлж байгаа. Яг үнэндээ бол тэр үед айгүй муухай аштай байсан. Тэгээд би баг гэрээс гараад цухтаачдаг байсан. Ингээ найзуудтайгаа гүү явчихдаг байсан гэж тэгж байгаа байхгүй. Манай тэр найз тэгээд тэр над сая санаанд орж ийн. Тэгээд яг хөө мэдхгүй юм шиг тий хүмүүс өөрснөө зарим хүмүүс юу ч болоогүй юм шиг өнгөрчдөг мөртлөө хажууд байгаа хүнд тэр тэгж санагдчихсэн биз дээ гэр бүлд. Хоёрт чиний саяны ярьсан дээр миний санаанд бас юу гэж бууж байгаа вэ гэхээр цэвэршилтийн үеийг харин ч нөгөө эмэгтэй хүн жинхэнэ шин үе эхэлж байна тий. Одоо шилжилтийн нас эхлэх, сарын тэмдэг эхлэхийг бас нэг шин үе шат хүний биед өөрчлөлт орж ш. Тэрнтэй адилхан эмэгтэй хүмүүсийн хувьд цэвэршилт гэдэг нь бас нэг гоё юм шин үе эхэлж байгаа. Яагаад тэгэхээр одоо тэр үед нь хүүхдүүд нь гараас гараад тий одоо бие даагаад үүрнээсээ нисэх гэдэг чтэй өөртөө бие даагаад сургууль соёлд яваад эсвэл тусдаа гараад тэгээд одоо ингээд эмэгтэй хүн яг өөртөө цаг зарцуулах боломж нээгдээд дээрэс нь одоо туршлага, амьдралын асар их туршлага, мэдлэг хуримтлуулчихсан. Одоо жинхэнэ тэр хуримтлуулсан мэдлэг туршлагаа ашиглаад гэх юм уу? Жинхэнэ сайхан шинэ үе бас эхэлж байна гэж үзэж харж болохоор юм үе байхгүй. Тэгээд ингээд цэвэршилтэй холбоотой ярихаар 12 сарын турш одоо сарын тэмдэг ирэхгүй бол цэвэршилт гэж тооцно гэж ярьсан шүү дээ. Гэтэл тэгээ дундаж нас нь бол ондоо байдаг гэж бид хоёр ирсэн. Гэтэл зарим хүмүүсийн хувьд энэ цэвэршилт нь бас нэлээд эрт эхлэх боломжтой байдаг. Хэрвээ 40 наснаас өмнө цэвэршилт тавигдах юм бол энийг premature menopause гэж үздэг. Өөрөөр хэлбэл хугацаанаасаа өмнө цэвэршиж байна гэсэн. Бас энэ нэлээд олон эмэгтэйчүүдэд тохиолддог юм байлээ. Тэгээд уялдаа холбоог нь аваад үзэхээр сарын тэмдэг нь нэлээд эрт ирсэн охтуудын хувьд бас цэвэршилт өмнө явагдах ийм тохиолдлууд их байт юм байна. Нөгөө талаасаа сарын тэмдэг нь айгүй эрт ихсэн мөртлөө цэвэршил нь заавал тийм эрт эхлэх албагүй те нилээн хойшоо яг нөгөө дундаж нас гэж үздэг 51-ээс 52 ч юм уу 55 наснд нь цэвэршилт явагдах ийм тохиолдол бас байд юм байна. Тэгээд энэ подкастыг хийхийн тулд бас нэг судалгаанууд харж үзчихсэн чинь тэгж бас гарч ирсэн байлээ судалгаагаар зөвхөн эрт сарын тэмдэг ирснээрээ цэвэршил эрт явагдана гэсэн үг биш байх нь шүү дээ. Тэгэхээр хүн болгонд цэвэршилтийн хугацаа харилцан адилгүй байх боломжтой байна те. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө сарын тэмдгийг аягүй сайн хөтөлж тэмдэглэх, өөрийнхөө биеийг сайн чагнах, ямар зовир шинж тэмдэг илэрч байна, сэтгэл санааны хувьд, бие физиологийн хувьд ямар өөрчлөлтүүд гарч байна вэ гэдгээ бас аягүй сайн тэмдэглэж өөрийгөө бас ингэж өнгийж харж явах нь чухал байх нэ. Яг тийм шүү. Орчин үед бид нар бие сайн анзаардаггүй те. Яагаад тэгэхээр завгүй учраас өглөө гараад ажиллаа хийсээр байгаа л орой ингээл дуустдаг. Эсвэл одоо өөрийгөө ингээд одоо анзаархаа болцсон. Гэтэл яг сайн өөрийгөө чагнаад анзаараад үзэх юм бол эмэгтэй хүний бие гэдэг бол үнэхээр ухаалаг. Яг нөгөө сарын мөчлөгөөрөө бүх зүйл зохицож явагддаг. Тэгээ энэ талаар бид хоёр даавартай холбоотой бэлтгэсэн өмнөх дугааруудаараа нэлээд бас ярьсан байгаа. Тэгээ өөрийгөө сайн ингээд чагнаархаад номогийн хэлдгээр хизээ сарын тэмдэг ирв. Тэгээд тэр үед нь яг ямар шинж тэмдэг давтагдаж байна тий. Жишээлбэл сэтгэл санаа, бие физиологийн хувьд ямар өөрчлөлт орж ийн гэдгийгээ сайн чагнаж тэмдэглэж явснараа эргээд тэрэндээ тааруулж яаж амьдралаа зохицуулах вэ? Одоо тэр шинж тэмдгүүдийг сөрөг шинж тэмдгүүдийг нь бууруулахын тулд би юу хийж чадах вэ гэд ингээд гоё уялдуулаад явах их боломжтой юм шиг санагдах. Тэгэхээр өөрийгөө сайн ингэж анзаарч авах хэрэгтэй. Тэгэхээр бид нар ингээд зориулт гаргаад өөрийгөө сайн ойлгоо тэрийгэ тэмдэглэж авахд аягүй чухал юм санагдсан. Нэг зүйлэгчийн гаргасан эрүүл дадал мастер класс гэдэг аягүй гоё дэвтэр байдаг. Тэг би тэр дэвтрийн ачаар өөрийгөө бас нэлээд сайн олон талаас нь анзаарч чадж байгаа. Жишээлбэл би ямар хоолыг төлөх үедээ байна. Миний сэтгэл санааны байдал юу хизээ жоохон дээшээ доошоо болоод байна. Тэгэхээр миний нойрны чанар юу хэр байна. Би юу сайн унтаж чадчих нүггүй юу гэдгийг
хүн яг битснийхаа дараа л анзаардаг юм билээ. Тэгэхгүй бол ингээл өдөр за ингээд бодож болно шүү дээ. За өнөөдөр би нэг тэдэн цаг унтчихлаа да. За нэг иймэрхүү хоол идчихлээ дээ. Иймэрхүү дасгал хийчлээ дээ гингүүтэй тэрийг 2 хоногийн дараа мартчихдаг. Тэгэхээр урт хугацааны явцад өөрийгөө дүгнэх ч юм уу, өөрийгөө ажиглахад бас энэ тэмдэглэл хөтлөх нь бас айгүй чухал юм билээ шүү. Тэгэхээр та бүхэн инх цуглагчийн гаргасан эрүүл дадал мастер класс төвчрийг бас сонирхоод үзээрэй гэдгийг энэ дашрамд хэлье гэж бодлоо. Баярлалаа намаа. Миний гаргасан тэмдэглэлийг айгүй сайхан сурталчлаад өглөө шүү дээ. Гэхдээ яг энэ menopause буюу цэвэршилттэй холбоод үзэхээр бас энэ тэмдэглэл хөтлж явах нь их тустай юм байлээ. Яагаад тэгэхээр одоо ингээд цэвэршилт явагдаж эхлэхээс өмнө сарын тэмдэг докторгүй болж эхэлдэг. Тэгэхээр миний сарын тэмдэг нэг энэ сард ирснээ дараа сард ирсэнгүү дараагийн сард өдөр нь ингээ ойртчихлоо гэдгийг тэмдэглэчихээр тэрнээсээ хараад эргээд нөгөө эмчтэрээ очиод ярилцгаар буцаад яг сарын тэмдэг нь хэр зэрэг хугацаанд тасалдсан байна. Perimenopause буюу цэвэршилтийн өмнөх шатандаа явж гэнэ үгүй юу гэдгийг нь олж тогтооход айгу тустай байд юм л да. Тэгэхгүй болохоор цусны шинжилгээгээр шууд цэвэршсэн үгүй юу гэдгийг цэвэршилтийн өмнөх шатандаа яваа үгүй юу гэдгийг тогтоох боломжгүй. Яагаад гэвэл яг цэвэршилтийн өмнөх шатандаа явж байгаа эмэгтэйчүүдийн хувьд даавар нь бол ёстой нэрээ хамаагүй ийм яг ийм нэгэн хэмийн биш болоод ийм замбраагүй байдалтай болж эхэлдэг учраас цусны шинжилгээ авлаа гэхэд нэг даавар нь одоо иймэрхүү хэмжээтэй хэдэн одоо цуснд хэд микрограм байх хэвээр тэр хэмжээ нь харагдсан мөртлөө маргааш нь дахиад шинжилгээ хийгээд үзэхэд ондоо гарах боломжтой. Тэгэхээр хамгийн шилдэг аргын одоо энэ тэмдэглэл хөтөлж яваад ийм ишиш тэмдгүүд илэрч байна гэдэг давхар тэр тэмдэглэлцнийгээ эмчтэйгээ ингээ ярилцгаар тэрэн дээр үүдээд цэвэршилтийн өмнөх шатандаа явсан байна. Эсвэл ингэж байгаа юм байна гэдгийгээ олж харах боломжтой байт юм билэ. Тэгэхээр тэр утгаар нь Тэгээд бас би сүүлд ингээд цэвэршилтийн талаар үзээд нэлээд судлаа явж байхад эмчнэрийн бас нэг зөвлөмж байт юм байлээ. Тэр нь болохоор нөгөө өдөрт одоо сарын тэмдэг ирж байгаа үед өдөрт хэрглэж байгаа ариун цэврийн хэрэглээ бас тоолж үзэх юм байт юм байлээ. Яа тэгэхээр цэвэршилтийн нас руу төхөөд ирэхээр сарын тэмдэг одоо докторгүй болж ирэн зарим үе дээрээ ирэхгүйгээ та сая хэлсэн те. Энэ дээр нэмээд бас нөгөө одоо сарын тэмдгийн цус биш те. Тэр гарах одоо хэмжээ нь ингээд баг багаар буурч эхэлдэг юм байна. Тэгэхээр энэ сарын тэмдэг ирэх үед би өдөрт тэдэн удаагийн одоо ариун цэврийн хэрэглээ гэдгийг ингээд тэмдэглээд явах юм бол тодорхой хэмжээгээр баримжаа авахын боломжийг нь бүрдүүлээд өгчт юм байна. Тэгэхгүй бол яг саяны таны хэлсэнчлэн одоо цэвэршилтийн үед явж гинэ үгүй байна гэдгийг бид нэг удаагийн шинжилгээгээр ингээд шинжлэх боломжгүй болчихж штэ тий. Тэгэхээр нөгөө тэмдэглэл хөтлөх, өөрийгөө анзаарах гэдэг энэ удаан хугацааны ажиглалтын үндсэн дээр магадлалыг илүү одоо боломжтой байдалд нь тогтоох боломжтой болд юм билээ. Тэгээ би 2026 оноос эхлүүлээд сарын тэмдэг ирэх үедээ хідэн өдөрт одоо ойролцоогоор хідэн ариун цэврийн хэрэглэж байгаа вэ гэдгийг бас тэмдэглэж яваад байгаа. Бистоо сонсож байгаагүй юм байна. Сонирхолтой юм аа. Тэгэхээр одоо хэмжээ нь багасж гин үү, өсөж гин үү те тэрийгээ бас анзаарах нь байна шүү дээ. Бас сонирхолтой юм байна шүү. Тийм яагаад тэгэхээр цэвэршилтийн нас руу нэлээд төхөөд ирэхээр одоо ялгарч гарч байгаа тэр цусны хэмжээ эсвэл огцон буурдаг эсвэл ингээд нэг ихсэл багасаал ингээд нэг юм жоохон өөрчлөгдөд ирдэг юм байна. Тэгээ тэрэн дээр нь бас тулгуурлаж магадлалыг бас ингэж хэмжих боломжтой байдаг юм билээ. Зүг. Тэгэхээр энэ цусны шинжилгээнд дээр болохоор бас нэг юм хэмжүүр бас байдгийн байлээ л дээ. Гэхдээ яг тэрэнд би түрүүнд хэлсэн шүү дээ. Нөгөө яг ингээд тодорхой хэлдэггүй чи яг одоо цэвэршсэн байна. Яг цэвэршилтийн өмнөх шатандаа явж байгаа юм байна гэж тогтоох боломжгүй. Гэхдээ FSH гэд энийг ингээд хэмжээд үзэхээр тэрнийх нь хэмжээ нь хэрвээ ихссэн байх юм бол тэгснэ эстрадиол гэд бас нэг энэ даавар байгаа. Тэр нь ингээд багассан байх юм бол тэрийг нь 2 удаа шинжилгээ хийж үзт юм байл. Англи талаар тэгнэ. Тэгээ 2 удаа ингээд тэр хугацааг нь болохоор эмч нь хэлж өгөөд одоо сарын тэмдгээс мөчлөгийнхөө айл үед нь тэр шинжилгээгээ хийлэх вэ гэдгийг нь үзээд энэ хоёроор бас ингээд хэлж болох юм байлээ. Сарын тэмдгийн өмнөх үедээ явж шүү үгүй юу гэдгийг. Яагаад цэвэршилтийн өмнөх үедээ явж байгаа эсхийгээ мэдэх нь чухал вэ гэхээр янз бүрийн одоо шинж тэмдгүүд бие дийлрээд
эмэгтэй хүн тэрийг ойлгохгүй жишээлбэл яагаад би шүн унтчихдаггүй байгаа юм бол эсвэл яагаад миний үе мөчөөр гинтхэн өвдөөд эхлэв те эсвэл яагаад би ингээд үгээ олж чадахгүй мартагнаад байна вэ гэдгээ ойлгож чадахгүй ингээд болоод эхлэхээр үүнийг нөгөө сарын тэмдэгтэйгээ холбоод хараад үзэхээр одоо 40 наснаас өмнө бас цэвэршилт явагдах хүмүүс байдаг гэсэн шүү дээ тий 100 эмэгтэй тутмын нэгэнд нь гэж байгаа. Тэгэхээр жишээлбэл эрт цэвэршилт явагдаж байгаа бол тэрний шинж тэмдгүүд нь тэр хүнд илэрч байгаа учраас энэ давхар биед нь бас нэг ондоо шинж тэмдгүүд илрээд нь шүү дээ. Тэрнтэйгээ холбож үзээд эн чинь миний даавартай холбоотой юм байна шүү дээ гэд өөрийгөө ойлгоход айгу тустай. Тэгэхээр одоо эргээд нөгөө дааврын талаар ярих шаардлагатай болчихж байгаа. Эргээд нөгөө даавар гэдгийг сонсогчдоо сануулхад энэ даавар гэдэг юм маань юу вэ гэхээр бид нар нөгөө авдрын ийм цоожийг мэднэтэй нөмөө дээр үед Монгол айл болгонд байдаг. Тэр авдрын цоож яадаг вэ гэхээр уран дархан хүн хийдэг. Цоож руугаа яг тааруулаад тэр түлхүүр нь таарж иш тэр цоож нь нэгддэг. Тэгээд буцаагаад цоожоо ингээд хаагаад авдраа цоожлдог. Яг тэрэн шиг энэ түлхүүрийн энэ журмаар энэ дааврууд ажилдаг. Яадаг вэ гэхээр хүний эс дээр ийм рецепторууд хүлээн авах ийм зүйлс байгаа юм. Тэгэхээр одоо яг таарсан түлхүүр буюу тэр даавар нь ирээд тэр эс дээр ингээд таарахаараа одоо нөгөө эс нь мэдээллийг хүлээж аваад цааш нь өөр үйлдэл явуулах жишээтэй. Тэгэхээр яг түлхүүр цоожийг би ингээ яриад байгаа юм ба гэхээр бүх одоо энэ дааврууд, инсулин дааварч бай, бамбай булчирхайн дааварч бай, кортизол дааварч бай. Бүгдээрээ яг энэ түлхүүрийн цоожны журмаар ажиллаж байгаа. Бид нарын биеийн дотор. Тэгэхээр нөгөө эстроген гэдэг даавар эмэгтэйчүүдийн биед ялгардаг. Гэтэл нөгөө цэвэршилтийн өмнөх болоо цэвэршилтийн үед энэ эстроген гэдэг даавар нь багасаад төвшин бүр ингээд багасаад эхлэхээр эсвэл хэтэрхий ихсээд эхлэхээр нөгөө хүлээж авч исэн эсүүдэд нь бас өөрчлөлт орно. Тэгэхээр одоо бид янз бүрийн шинж тэмдгүүд ингээд илрээд идэг. Яагаад гэвэл эстроген гэдэг дааврыг хүлээж авдаг тэр эсүүд нь хүний биеийн бүхий л хэсгүүдэд байрлсан байдаг. Жишээлбэл биелэг эрэхтэнд маш их хэмжээгээр байна, тархинд байна. За тэгээд одоо сас бүрхүүчүүдэд маш их хэмжээгээр байдаг. Тэгэхээр эстроген гэдэг энэ даавар ирэхээ болоод энэ нөөц нь багасаад мэдээлэл өгөө болчхоор одоо нөгөө эмэгтэйчүүд миний ингээд нүд аргаад ах юм нүд ингээд нүдэндээ тусаалах хэрэгтэй болчлоо гээл те эсвэл миний чих захтнаад байдаг болчихлоо гээл ер нь нэг ингээд өөрчлөлтүүд ингээд мэдрээд байгаа нь яаж байгаа вэ гэхээр нөгөө эстроген гэдэг даавар нь ирэхээ болоод байгаа тэр эсүүд дээр за ингэнгүүт нь нөгөө биед нь өөрчлөлтүүд гарч эхлээд шинж тэмдгүүд гарч ирээд байдаг. Тэгээд ер нь бол эстроген дааврыг эмэгтэйчүүд маш сайн мэддэг бах. Яагаад гэвэл сарын тэмдгийн дараа маш гоё ингээд дасгал хийсдэг гэх юм уу да тийм сэтгэл санааж гоё болоод одоо ингээд нэг л гоё болдог штэ. Тэгээд жишээлбэл шархлаа байсан бол шархлаа идгээл нүүрний арьс гоё болоод тийм энэ бас эстроген гэдэг энэ даавартай маш холбоотой байдаг. Тэгээд энэ эстроген дааврын нөлөөгөөр эмэгтэй хүний одоо бие физиолог өөрчлөгдөж байдаг байх нэ. Тэгээд цэвэршилт гэдэг маань бас энэ эстроген гэдэг энэ даавартай маш нарийн нягт холбоотой байдаг. Тэгэхээр та сая нөгөө бид нар ингээд сарын тэмдгийн дараа эстроген дааврын нөлөөгөөр сэтгэл санаа айгүй гоё болдог гэдэг гэж шүү дээ. Тэгэхээр энэ эстроген гэдэг даавар нь болохоор серотонин болон дофамин зэрэг энэ сэтгэл санаа, нойр, төвлөрөлд нөлөөлдөг энэ бодисуудын үйл ажиллагаанд оролцоод эхэлдэг. Тэгэхээр сарын тэмдгийн дараа энэ даавар өсөөд ирэхээр бид нар айгүй гоё сэтгэл санааны хувьд тайван, нойрны хувьд тий айгүй тогтвортой, анхаарал төвлөрөлч гэсэн түүнийгээ дагаа сайжраад ирдэг. Гэтэл цэвэршилтийн үед энэ эстроген даавар буурах үед нь одоо саяны энэ серотонин болон дофамин энэ буураад ирэхээр илүү нойрны одоо байдал алдагдах, нойр хулжих, за эсвэл одоо уур уцаартай болох, сэтгэл готролд өртөмтгий болох, ой тогтоолт төр хугацаанд одоо сулрах юм мэдрэмж автгаа. Тэгээ энийг зарим хүмүүс нөгөө тархины одоо өвчнөд айгүйх андуурд юм л да нөгөө цэвэршилтийн талаар сайн мэдэхгүй байгаа хүмүүс. Тэгэхээр цэвэршилтийн насан дээр явагдаж байгаа эмэгтэйчүүдийн дунд бас элбэг тохиолддог энэ зүйл нь эстроген даавартай холбоотой юм байна. Тэгээ сая инх зүйлэгч маань бол нэлээд ерөнхийд нь маш гоё ойлгомжтой тайлбарлалчлаа. Тэгээд энэ эстроген дааврын бас нэг одоо чухал оролцдог зүйл нь юу вэ гэхээр яс байдаг.
За эстроген гэдэг энэ даавар нь болохоор ямар үүрэгтэй байдаг вэ гэхээр яс задлагдаг энэ эсийн идэвхийг дарангуйлаад ясыг ийм нягт бат байхыг ингэж хадгалж өгч байт юм байна. Тэгэнгүүт нөгөө цэвэршилтийн нас руу ороод цэвэршилт явагдаад ирэхээр эстроген даавар буураад ирэхээр нөгөө яс задрах процесс нь илүү давмгаалаад эхэлдэг. Тэгэхээр үүний одоо улмаас болоод ясны нягт нь ингээ аажмаар буураад яс сэргжих үйл явц бас эмэгтэйчүүдийн дунд нэлээд элбэг явагддаг юм байна. Тэгээд хамгийн жоохон уншиж байхад надад хамгийн жоохон харамсалтай санагдсан зүйл нь юу байсан бэ гэхээр энэ үйл явц нь шүү дээ тий айгүй чимээгүй явагдаж байгаад гинэт гарч ирэхдээ ясны хугарлаар илэрдэг юм байна. Тэгэхээр бид нар энэ дээрээ бас айгүй сайн анхаарч өгвөл дээр санагдсан. Тэгээ бас нөгөө нэг одоо энэ цэвэршилтийн үед эмэгтэйчүүдэд хамгийн их элбэг тохиолддог зүйл нь нүүр болон цээж халуун өргөх. Ийм шинж тэмдэг айгүй их илэрдэг шүү дээ тий. Энэ нь болохоор юутай холбоотой байдаг вэ гэхээр эстроген буурсны дараа биеийн дулаан зохицуулахын төвд нь өөрчлөлт гарсантай холбоотой байд юм байна. Тэгэхээр химийн үед уг нь бол энэ хүний тарих температурыг аягүй сайн маш нарийн хянжаад юм байна л та. Тэнгүүд эстроген буураад ирэхээр энэ температурын хяналтын систем тогтворгүй болоод эхэлт юм байна. Өөрөөр хэлэх юм бол юм жижигхэн өөрчлөлтийг ч гэсэн би хит халлаа гэж буруу ойлгоод судаснуудыг ингээ гинт өргөсгөөд тэгээд арьс руу хэмжээний цус шахдаг. За ингэснээр нүүр одоо халуун өргөх, цээж ингэж халуун өргөх, эсвэл ингээд хүлс асгарах ийм шинж тэмдгүүд илрээд тэгээ хамгийн жоохон сонин нь болохоор яг тэрнийхээ дараагаас бие дулаанаа алдаад ийм тэхүүдс төрөх мэдрэмж төрж эхэлдэг юм байна. Тэгэхээр энэ нь болохоор одоо ямар нэгэн сэтгэл зүйтэй холбоотой зүйл биш, ерөөсөө л тарих дааврын зохицуултын өөрчлөлт явагдаж байгаагийн нэг ийм илрэл байдаг юм байна. Надад яг нэг тийм найз байна одоо. Тэр найз маань 50 настай халууцаал байна. Тэгэл бид нар ингээ хамт суучихсан байхад та нар халууцахгүй байна уу гэж хуцаа тайлаад байдаг байхгүй. Тэгээд энэ халууд өгдгийн шалтгааныг нэмээ маш гоё тайлбарлалаа тий. Тэр хүний биеийн систем ер нь л бол homeostasis буюу тэнцвэртэй байдлыг ингээ хангаж ажиллаж байдаг бүх талаас. Жишээ нь биеийн хэм өөрчлөлтөө гэхэд буцаад яг нөгөө тэнцвэртэй шатанд нь аваачих. Гэтэл цэвэршилтийн үеийн эмэгтэй биеийн хэмийг зохицуулах энэ байдалд нь өөрчлөлт ороод daарлаа гэхэд биеийн үндсэн хэм доошоо орохгүй халууцлаа гэхэд тэр тэнцвэртэй яг зурааснаас дээш гардаггүй болол яг цэвэршилтийн үед энэ хэвийн хэмээсээ дээшээ доошоо хамаагүй илүү их гараад байдаг. Тэгэхээр зарим эмэгтэйчүүдийн хувьд англи хэл дээр болохоор hot flash гэж нэрлэж байгаа. Ингээ халууд өгөх асуудал байдаг бол зарим эмэгтэйчүүдийн хувьд хэтэрхий их даарад байдаг. Яагаад тэгэхээр нөгөө нэг тодорхой тэнцвэртэй байдлаа хадгалж чадахгүй хэтэрхий доошоо ороод чи хэлж штэ түрүү чичирдэг гэд тийм байдал шинж тэмдэг бас илэрдэг. Тэгээ ондоо нэг шалтгаан болохоор энэ тархины neurochemical changes гэж яг чиний түрүүчийн хэлсэн допамин, серотонин бүхэл төрлийн мэдрэлийн мэдээл дамжуулагчд гэж нэрлэдэг байгаа. Эднэрт бас өөрчлөлт ороод эхэлдэг. Үүнийг тархины мэдрэлийн эсүүдийн химийн өөрчлөлтөөс хамаарч байна гэж үздэг. Ингээд эмэгтэйчүүд ингээ гинтхэн хитгэн секундын дотор хөлрөөд тэгээ тэр халах процесс нь болохоор их сонь илэрдэг гэж байгаа. Жишээлбэл энэ толгой, хуйх, цээжин хэсгээр гинтхэн хитгэн секундын дотор ингээд амар халаал хөлс гараал те ингэнгүүтээ тэгэл болчихно. Тэгээд зөвхөн биеийн хэмээс гадна мэдрэлийн эсүүдийн хоорондын мэдээлэл дамжуулах тэр химийн бодисуудад бас өөрчлөлт ороод байгаа учраас энэ шинж тэмдгүүд нь бас ингэж илэрдэм байна. Тэгээд шинж тэмдэг гээд ингээд ярихаар зэрэг бусад шинж тэмдгүүд бас байна. Чи түрүүн бас цухас дурдсан тий. Тэгээд British Menopause Society буюу Их Британий одоо цэвэршилтийн нийгэмлэгээс 2023 онд явуулсан судалгааг хараад үзэхээр цэвэршилтийн үедээ байгаа эмэгтэйчүүдийн 22% нь нойр гүддэг гэж байгаа. Гинтхэн нойр нь хүрхээ болоод эсвэл шүн дунд сэрчгээд буцаад унтчихадаггүй. 79% нь болохоор номогийн сая хэлсэн огцом халууцах эсвэл халууд үгэх айгүй өндөр хувьтаагаас 79% гэхээр 70% нь болохоор шүн хөлөрдөг гэж байгаа. Зарим эмэгтэй хүмүүсийн хувьд бүр нөгөө хүнжлийн даавуугаа солих хэмжээнд очтол хөлөрдөг гэж байгаа байхгүй. 18% нь болохоор үе мөчөөр өвдөж эхлэх. 20% нь мартагнах, төвлөрөхөд асуудал үүсч эхэлдэг. 36% нь болохоор тэдний одоо нийгэмшид найз нөхөдтэйгээ уулзах гэхээр
дуулзмааргүй санагдаал, нэг амьдралын нэг юм цог гэх юм уу, гарч уран зурагтай гоё галерей үзмээр санагдах ч юм уу, найзуудтайгаа байнга кофе идмээр санагдах. Энэ бүх хүсэл нь жоохон ингээд унтраад ингээ гэртээ байгаад амир ч юм уу тий, ингэж санагдаж эхэлт юм байна. Энэ нь бас юунаас юутай холбоотой вэ гэхээр эргээд нөгөө дааврын өөрчлөлт, тэгээд тархинд болж байгаа энэ бүх өөрчлөлтүүдтэй холбоотой байт юм байна. Тэгэхээр бид нар бас нэлээд их олон юмыг туулах хэрэгтэй болж байгаа. Гэхдээ саяных бол зөвхөн нөгөө Их Британийн эмэгтэйчүүдээр хийсэн судалгаа. Гэтэл одоо Их Британд одоо юу гэж ярьдаг вэ гэхээр наан чин тэгдэггүй нэмээ энд аягүй их тэгж ярьдаг байхгүй. Азад бол эмэгтэйчүүд маш мундаг байдаг. Азийн эмэгтэйчүүд бол ерөөсөө ийм шинж тэмдэг илэрхгүй айтаахан цэвэршилтийн үедээ зүгээр явчихдаг гэж ярьдаг байхгүй. Гэтэл би бас Монголд байгаа нэг найзаасаа сонссон юм юу гэхээр ээж нь ярихдаа тэгж ярьсан гэсэн. Европт бол эмэгтэйчүүд маш гоё энэ цэвэршилтэд даваад гарчдаг. Манай Монголд л мэдээлэл энэ төр маш муу учраас бид нар ингээд зовоод байгаа штэ гэд тэгж ярьсан гэж байгаа. Тэгэхээр бид нөгөө grass is greener гэдэг штэ. Бусад хүмүүсийн хашаандах өвс илүү ногоон харагдаад идэг гэдэг. Яг үүндээ бол бүх нэлээд дэлхийн эмэгтэйчүүдийн нэлээд олон хувьд нь энэ шинж тэмдгүүд угаасаа тохиолддог. Гэхдээ энэ шинж тэмдгүүд нь болохоор яг адилхан биш гэж байгаа байхгүй юу? Бүх хүнд биш. Зарим хүмүүст нь болохоор тархинд нь шинж тэмдгүүд илүү хилэрт юм байна. Тэр нь яадгүй гэхээр сэтгэл санаа дутургүй болох, депрессийн шинж тэмдэг илрэх, одоо амьдрал амтгүй санагдаж эхлэх, нойргуудах, төвлөрч чадахгүй бол үгээ олохгүй байх тий. Ингээд тархийг илүү хамраад байдаг бол зарим эмэгтэйчүүдэд болохоор шээс задгаарах, эмэгтэйчүүд бэлэг эрхтний орчимд илүү асуудал үүсэж эхэлдэг. Тэгвэл өөр нэг хэсэгт нь болохоор огт ямар ч шинж тэмдэг илэрдэггүй. Миний сарын тэмдэг нэг мэтгэд 1 жилийн хугацаанд ирэхгүй ингээд би ингээд цэвэршсэн юм байна да гэд ингээ явж идэг. Тэгэхээр эмэгтэй хүн бүхэнд энэ өөрөөр илэрд юм байна. Тэгэхээр би яагаад ингээд байгаа юм бол гэж юусоо бодож болохгүй. Харин өөртөө анхаарал тавиад би ингээд байгаа юм байна. Минийх одоо энэ хүнийхээс ондоо юм байна гэд. Угаасаа эмэгтэйчүүд хоорондоо гоё ярилцдаг шүү дээ. Тэгээ ярилцж байхдаа тэгээд нэгнийгсээ бас өөрийгөө ойлгож мэдэх боломж гардаг болов гэж бодож байгаа. Саяны тэр Аз болон Европ эмэгтэйчүүд гэд ярьж байгаа дээр бол миний эргэн тойрны ээж, найз, нөхөд дундаас ерөөсөө цэвэршилтийн талаар надтай нээлттэй байдлаар ярьж исэн тохиолдол байхгүй болохоор мэдэхгүй байна. Солонгост бол би нэлээд яг энэ цэвэршилтийн талаар нээлттэй ярьж байхыг нь бол зөндөө сонсч исэн. Одоо ч гэсэн ингээл нэвтрүүлгүүдээр үзэхээр, зарим драма энэ төр үзэхээр цэвэршилтийн талаар бас ингээд мэдээлэл өгөөд идэг айгүй хөөрхөн. Одоо манай ээж цэвэршилтийн насанд явж байгаа болохоор нүүр нь халууд үгээд байгаа юм ч гэдэг юм уу те. Эсвэл одоо манай хамт оюутны байранд байсан найз охины ээж нь тухайн үед яг цэвэршилтийн үедээ явж исэн. Тэгээ манай найз охин амралтын өдөр болгон гэрлүүгээ явдаг. Тэгээд надад тайлбарлахдаа манай ээж яг одоо цэвэршилтийн насн дээр явж байгаа болохоор би ээжтэйгээ хамт байх ёстой гэд. Тэгээ бас нэг тийм уламжлал байд юм лээ. Тэр нь юу вэ гэхээр эмэгтэй хүн цэвэршилтийн нас руугаа ороод ирэхээр тэнд ингээд лаа үлээлэгдэг Солонгост. Ингээд тэмдэглэдэг. Яагаад вэ гэхээр эн чинь бас эмэгтэй хүний дараагийн таны хэлсэн нөгөө төрсөн өдрийн нөгөө бялуун дээр лаасан хэлээдэг шиг үү? Солонгост тийм уламжлал бас байдаг. Гэхдээ гэр бүлээсээ шалтгаалаад өөр ээж магадгүй. Гэхдээ нөгөө яг анх нөгөө сарын тэмдэг ирэх үед нь бас баяр хүргээд охиндоо ингээд лаа үлээлэгдэг. Дараа нь одоо цэвэршилтийн нас ирэх үед хүүхдүүд нь цуглаад ээжтэй хамт хоол идээд бүр амар тэмдэглэхгүй ч гэсэн хамт хоол идээд ээжтэй баяр хүргээд ингээд лаа үлээлэгдэг юм уламжлал байдгаа. Тэгээ манай найз охины ээж юм бас яг бид нар айлын ганц охин байсан. Тэгээ миний аягүй сайн найз охин байсан болохоор намайг гэртээ ураад би тэгэхэд хамтдаа хоол идээд тэгээд ээж нь хүүхэн лаа үлээгээд тэгээ нөхөр нь ч гэсэн хүүхэн тэрийн дэмжээд явж байгааг хараад надаас аягүй гой санагдчихсэн тухайн үед. Тэгээд хэсэг мартцсан байсан юм байна. Сая тантай ярьж байхдаа яг энэ зүйл эргээд тод санагдлаа. Тэгэхээр энэ ч гэсэн надад айгүй гой санагдсан. Яагаад гэвэл тухайн хүнийг бас дэмжиж өгч штэ тий. Ингээд гой дараагийн шатанд орж ийн баяр хүргэе тий. Дараагийн гой одоо шат нь илүү гой байгаасай гэд гэр бүлэрээ хайртай дотны хүмүүс нь баяр хүргээд өгөхөр тэр хүн сэтгэл санааны хувьд ч гэсэн түүнийгээ дагаад айгүй гой өргөгдөд явна штэ тий. Харин тийм байна. Анх удаага сонсож сонирхолтой юм аа. Би чамайг лаа үлээдэг гэх нөгөө эмчилгээний юм бодоод байхгүй юу?
Гүү Чихрэн рүү бялуун дээр. ингээд лаа хийдэг штэ. Гүү. Тийм юм арга хэмжиг гэсэн юм бодож ял штэ. Тэгэхээр яг нэг төрсөн өдрөөр бялуун дээр лаа тавьдаг шиг тэгээд яах нь ш тэмдэглэдэг байх нь штэ. Баяр хүргээд тий. Тэгдэг. Тэгээ би бодож исэн байхгүй юу, охиныгоо анх ингээд сарын тэмдэг нь ирэх үед нь айгүй гоё ингээд илгэмсэг сайхнаар угтаж аваад гэр бүлээрээ тойроод одоо ахтан ч гэсэн гоё тайлбарлаж өгөөд тий. Энэ үед нь одоо сэтгэл санаа дүүн жоохон тийм байж магадгүй, тийм болохоор бүгдөө дэмжин шүү гэд ингээ гоё баяр хүргээд нэг орой гоё хоол идэж өнгөрөөндөө гэд боддгийн. Тэгээ тэр үе удахгүй ирэх байх. Тэгээ миний бодлоор болохоор Европч байна уу, Азч байна уу, одоо хаанах ч байна тий. Энэ бол ерөөсө биологийн суурь механизм болохоор бүгд л адилхан л явагддаг байх. Харин хүнд үү, хөнгөн үү, тэрийг хэн яаж илэрхийлж гин үү, хэн нээлттэй ярьж гин үгүй юу гэдгээсээ шалтгаалаад өөр байдаг гэж магадгүй. Ингээд том зургаар нь харахаар цэвэршилт гэдэг бол ингээд зүгээр л нэг даавар багасах үйл явц биш. Ерөөсөө л хүний бүх биеийн системүүд шин дааврын юм тэнцвэрт ороод дахин тохируулагдж байгаа юм айгүй тийм чухал цогц үйл явц байгаа. Эсвэл жинхэнэ шинэ амьдрал эхэлж байгаа. Харин тийм. Тэгээд яг нөгөө бусад өөрөөсөө залуу насны хүмүүстэй хуримтлуулсан мэдлэгээ одоо өгч те жинхэнэ байр суурийн хувьд харин ч илүү эмэгтэй хүн юм хүчтэй хамгийн гол нь бүх хүмүүсийн санаанд нийцүүлэх гээд гүгээд баха болцсон те өөрийгөө ойлгочихсон таньчихсан энэ ингээ хэлчихвэл яах бол энэ ингүүл яах бол гэдэг наснаас өнгөрчихсөн ёстой сайхан жинхэнэ enjoyддаг нас байгаа байхгүй юу? Menopausal нас гэдэг чинь. Тэгээс шинж тэмдгүүд илэрч байгаа тэр шинж тэмдгүүдээ аятайхан даван туулах тал дээр бас өөрийгөө бэлдээд энэ тал дээр мэдлэгээ сайн одоо задах хэрэгтэй. Тэгэхээр би бас цэвэршилтийн талаар огт дуулж байгаагүй хүмүүстэй зориулаад Англид ямар арга хэмжээ авдаг вэ? Одоо эмнэлгийн талаас нь шинж тэмдгүүд дээр яаж тусалдаг вэ гэдэг талаас нь бас сонсогчдод хүргэл зүгээр юм болов гэж бодоод хичээлээ эргээд харсан. Тэгэхээр энд болохоор хараа hormonal replacement therapy-г бас эмэгтэйчүүдэд санал болгодог. За тэгээд hormonal replacement therapy гэдэг нь юу юм бэ гэд ингэхээр одоо жишээлбэл бамбайн асуудалтай, бамбайн даавар багтай хүмүүст тэр дааврыг нөхөх шугамар даавар өгдөг штэ. Тэр нь болохоор hormone replacement гэдэг нь байхгүй байгаа юмыг нь буцаагаад олгох. Тэрнтэй яг адилхан эмэгтэйчүүдийн хувьд энэ эстроген гэдэг даавар нь одоо биед нь ялгархаа болонгууд тэрийн дагаад сөрөг шинж тэмдгүүд биед нь илрээд байгаа учраас гаднаас нь тэр эстроген гэдэг дааврыг нь олгох өгөх тийм одоо терапиг эмчилгээ гэхэд бас зохимжгүй байгаа тий. Терапи гэхээр одоо юу гэж вэ? Засал юм бол нөхөн сэргээх засал гэх юм уу да тий. Тийм юуг санал болгодог энэ экспертанд эмчилгээ. Тэгэхээр жишээлбэл эмэгтэй хүн одоо ерөөс өөрийгөө танихаа болтлоо тэгж сэтгэл санаанд нь өөрчлөлт ордог гэж байгаа байхгүй зарим эмэгтэйчүүд. Тэгэхээр чинь тэр хүн ажилдаа явъя гэхээр одоо төвлөрч чадахгүй гэрээхэндээ ирэхээр гэрээхэндээ бас юм уур уцаартай ийм байгаад ахаар тэр хүн гаднаас одоо юу ирэлхийлж эхэлж штэ авах арга хэмжээ. Тэгэхээр эмч нь одоо тэр эмэгтэйд энэ заслыг санал болгодог. Тэгэхээр эстроген гэдэг энэ дааврыг нь яаж олгодог вэ гэхээр гаднаас нь юм наалт маягаар арсных нь гадна талаас нь ингээд наах маягаар. Тэгээд тэр патч гэж нэрлэж байгаа. Тэр наалтаа одоо грамм ондоо одоо хэр зэрэг хэмжээтэй эстроген дааврыг авах нь вэ гэдэг нь ондоо авах нь шүү дээ. Тэгэхээр чи бас өөрийнхөө байгаа газраа судлаад үзээрэй за. Hormonal replacement therapy гэж одоо чиний амьдарч байгаа улсад ямар байд юм бэ? Төлбөртэй байд юм уу? Төлбөргүй байд юм уу? Юунууд нь өрхийн эмнэлгүүд нь олох тал дээр ямар байд юм бэ гэдэг улс орн болгонд ондоо байгаа байхгүй. Жишээ нь Америкт гэхэд одоо энэ нэлээд өндөр үнэтэй эсвэл нөгөө даатгал маатгалтай болвол авах боломжтой байдаг ч юм уу тий. Өөр байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ эстроген гэдэг дааврыг гаднаас нь ингээд нөхөн үржихүйнээс нь аваад үсгээр одоо байнга эстроген гэдэг даавар биед нь ялгарч байсан тэр эмэгтэйгийн хувьд тэр нь алга болсон учраас нөхөж аваад байна шүү дээ. Гэхдээ яг тэр нэг өөрт нь биед нь ялгарч байсан хэмжээнд нь яг таарахгүй тий. Эсвэл ихтчээд эсвэл багдчаад гэдэг учраас
тэрийг тохируулаад зохицуултал бас нэлээд их юм болдог. Одоо тэр хүнтэй цаг авчгаал тэр хүнд нь одоо тэр эстрогений нөхснөө ихсчихсэн байх юм бол багасгах нь шүү дээ. Сүнгийн тааруулаад үзээд байгаа юм шүү дээ тий баг. Яг үнэ тунган таартал нь одоо ингэж үзэх нь. Тэгээд би сая ярьсан шүү дээ миний нэг 50 та найзын дагаа халууцаад байгаа гэд тэр найз маань энэ hormonal replacement therapy-г авч эхлээд тохирохгүй учраас болсон. Зарим эмэгтэйчүүдэд тохирдгүй учраас ингээд болдог. За тэгэнгүүтээ энэ эстрогенийг ингээд гаднаас нь нөхөөд авах юм бол аюул нь юу байдаг вэ гэхээр одоо эстроген даавраа ингээд нөхөр энэ савны дотор юм зузаарал үүсээд эхэлнэ. Тэгэхээр одоо сарын тэмдэг ирж байгаа хүмүүсийн хувьд болохоор сарын тэмдгээрээ дамжуулаад тэр нь гадагшилж байгаа шүү дээ тийм ээ. Одоо цус нь гадагшилж байна. Гэтэл одоо цэвэршилтийн өмнөх насандаа эсвэл цэвэршилтийн насанд явж байгаа эмэгтэйчүүд тэр үйл явцыг нь дэмжих хэрэгтэй болчихж байгаа учраас давхар прогестерон буюу прогестерон гэдэг дааврыг давхар хэрэглэдэг хамт. Тэгэхээр одоо яах вэ гэхээр бид нь эстроген дааварч байна. За гаднаас нь бас прогестерон даавраа авлаа. Прогестерон дааврыг авах бас өөр ялгаатай эмч нар санал болгодог. Тэр нь жишээлбэл 12 хоног уугаад зогсоно. За ингээд зогсоонгууд тэр хугацаанд одоо оны дотор хэсэг ингээд исэн зузаарсан байсан бол гадагшаага цусаар ингээд гараад цавн буцаад хэвийн байдалд орно ш. Тэгэхгүй бол тэндээ зузаараад ах юм бол хавдар үүсэх аюултай байдаг. За тэгээд ингээд хавдар гэд ярингуут нэмэгтэйчүүд папу энэ гаднаас даавар авах чаас аюул юм байна гэд ингээд зутаагаад байна. Гэтэл яг энийг ингээд ухаад үзэхээр биш үү. 91 онд нэг юм судалгаа хийсэн юм билээ. 160 мянга гаруй цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдийг хамруулаад судалгаа хийгээд үзжээ. За тэгээд гол зорилго нь болохоор энэ дааврын эмчилгээ гэж нэрлэдэг саяны заслыг эстроген болон прогестероныг өгөөд үзэхээр ер нь ямар үр дүн гарч байна вэ гэдгийг ингээд шалгаад үзээд эхэлчихсэн юм байна. Тэгэхдээ энэ хүмүүст ямар дааврыг өгсөн бэ гэхээр одоо энэ прогестерон гэдэг даавар нь бас дотроо бас олон янз байна. Прогестин гэдэг ийм нийлэг ийм даавар энэ эмэгтэйчүүд хэрэглэсэн. Одоо болохоор ямар прогестероныг санал болгодог вэ гэхээр bioidentical буюу хүний биеийн яг өөрийнх нь үүсгэдэгтэй төстэй нийлэг биш. Одоо тийм төрлийн дааврыг одоо нөх маягаар өгöd байгаа байхгүй. Гэтэл нөгөө дээр үед энэ нийлгийг нь хэрэгжилж исэн хүмүүс ингээд эмчилгээ хийлгээд энийг аваад ирсэн чинь энэ хүмүүст бас хавдрын эрсдэл ингээд нэмэгдээд байсан учраас энэ туршилтыг ингээд зогсоогоод ер нь энэ дааврын эмчилгээ гэдэг чинь аюултай юм байна гэсэн энэ ойлголт нэлэнхийдээ энэ дэлхийд даяараа ингээд тархацсан. Тэгээд одоо маш хэцүү шинж тэмдгүүд илэрсэн ч гэсэн төвчээд эмэгтэй хүмүүс ингээд яваад байдаг. Гэтэл одоо шинжлэх ухаан болвол өөрчлөгдөөд бас шинээр шин судалгаанууд бас хийгдээд өмнөх судалгаагаа няцаах эсвэл өмнөх судалгаагаа батлах юм тохиолдол байдаг. Тэгэхээр 2017 онд дахиад бүр урт хугацааны судалгаа дахиад хийсэн юм байна. Дахиад нөгөө дааврын эмчилгээг хэдэн жилийн хэрэгсэн эмэгтэйчүүдийн нийт нас баралт нь ямар байгаа, зүрх судасны өвчлөл нь ямар байгаа, хавдрын шалтгаан нь ямар байгаа вэ гэдээ ингээ хараад үзэхээр зэрэг энэ эмчилгээ хийлгсэн хүмүүстээр харин ч нөгөө нэг нас баралт нь бага. Тэгээд зүрх судасны өвчлөл нь бага. Тэгээд чи дөрөв бас хэлсэн шин нөгөө яс сэрэгчлэлт айгүйх илбэг байдаг гэдэг тийм. Тэгээд энэ нөгөө эстроген, прогестерон хоёрыг хамтд нь хэрэглээд байсан эмэгтэйчүүдийн хувьд ясыг бас ингээ хамгаалж өгөх. Тэгээ ясыг хамгаалах чинь маш чухал байгаа байхгүй. Ягаад тэгэхээр ясны сэрэгчлэлтэнд орсон эмэгтэй хүмүүс одоо хальтарч унаад энэ төвөнкөө хугалчих юм бол тэдний нөгөө нэг наслалт нь бас ингээд богиносоод тэрнтэйгээ холбоотойгоор нас баралтын одоо эрсдэл нэмэгддэг байна л та. Гэтэл энэ HRT буюу hormonal replacement therapy хэрэглэсэн эмэгтэйчүүдийн хувьд энэ ясны сэрэгчлэлтэнд бага байгаад ясыг нь одоо хамгаалаад байна гэсэн. Гэхдээ энд нэг нюанс байгаа юм билээ. Юу гэхээр хожуу хэрэглээд эхлэх юм бол 65 наснаас хойшоогоо энэ HRT-г хэрэглэх юм бол үр нөлөө нь жоохон бага. Гэтэл нөгөө эртхэн шиг жишээ нь цэвэршилтийн өмнөх насандаа ч юм уу тий perimenopause гэж нэрлэдэг ба эсвэл цэвэршилт яг явагдаж эхэлж байгаа нэлээд урагшаа эртхэн хэрэглээд эхлэх юм бол энэ хамгаалах боломж нь нэлээд өндөр байдаг. За тэгээд дараагийн нэг нюанс нь болохоор бас нөгөө яг суур нь гэхээр нойроо хангалттай авдаг байсан уу, дасгал хийдэг байсан уу, эрүүл амьдралын хэв маягтай юу үгүй юу гэдгээсээ бас хамаарах юм билээ.
Тэгэхээр энэ суур гэдэг юм л бүх юм дээр эргээд яригдтал хэрэгтэй болчиход байгаа зү. Одоо ингээл цэвэрлтийн насанд хүрээл янз бүрийн шинж тэмдгүүд илрээл те. Ингэнгүүт за би одоо энэ эмчилгээг нь авъя. Hormonal replacement therapy-г нь хийлгэе гэж болохоо байгаад очлоо гэхэд булчин өөхний хэмжээ хэр байна вэ? Тэ? Одоо жишээ нь булчингаа нэлээд сайн хөгжүүлсэн, дандаа дасгал хийдэг байсан, хоол унданд анхаардаг байсан, эртхэн сах унтаж амардаг байсан хүмүүст нь бас нөлөө болвол арай өөр байгаад тахна шүү дээ. Тэгэхээр энэ айгүй юм цар цагаан биш байгааз. Ерөөсөл би тэрийг навчих юм бол бүх юм зүгээр болчихно гэдэг ойлголт бас биш байгаа. Гэтэ нэмэртэй. Жишээ нь тэр нөгөө салс одоо хамрын хөндөй ч юм уу нүд ч юм уу хуурайшил багасаад одоо эстроген нөхөд байгаа учраас тэр хуурайших захтнах асуудал багасаад өс одоо ингээл хуурайшаал унаад байгаа нь багасаал яг тэгэхээр би түрүүн хэлсэн шүү дээ эстроген гэдэг энэ дааврын хүлээж авах рецепторууд нь биеийн маш олон эсүүдэд байгаа гэд тэ. Тэгээд хамгийн сонирхолтой нь бас ийм юм бэлээ. Одоо би ингээд цэвэршилтийн үедээ очоод эстроген гэдэг дааврыг ялгаруулахаа болчих штеп. Өнд өвчнөөс нь. Гэвтэл бас өөхнөөс бас ялгардаг юм байна. Нэг төрлийн эстроген. Тэгэхээр бас нөгөө хитрхи их ийм туранхаа ямар ч ийм одоо өөхгүй байх чинь бас тийм сайн биш байгаа эмэгтэй хүний хувьд. Тодорхой хэмжээний одоо өөхөн бидэнд байх хэрэгтэй. Одоо турах хэрэгтэй, туранхай жижигэн байх хэрэгтэй гэдэг нь ойлголт бас буруу байгаа хгүй. Тодорхой хэмжээнд өөх байх хэрэгтэй. За тэгснээ бас их нюанстай. Тэр өөх нь их байгаад тэндээс ялгарч байгаа эстроген, ялгаруулж байгаа эстроген бас ихсчих юм бол бас буцаад нөгөө хавдрын эрсдлийг нэмдэг. Айгүй ядаргаатай байгаа зү. Бүх юм яг ингээл нэг гоё юм зөгцсөн иймэрхүү байх юм бол болчих гээд идэг. За тэгээд бас нэг юм байгаа. Энэ эстрогеныг ялгаруулдаг үндсэн газрууд нь бол тэр за өнд өвч байна. Тэгээд өөхөн эд байгаа юм байна. Тэгээд зарим эмэгтэйчүүд нөгөө PMDD-гээсээ болоод бас юм мэс заслын аргаар одоо өнд өвч ахуулах ч юм уу ийм асуудал бас гард юм байна. Тэгэхээр тэр эмэгтэйчүүдийн хувьд нөгөө шинж тэмдэгт байгаад байт юм байна. Тэгээд зарим эмэгтэйчүүд бол зүгээр болчдөг. Тэгээд шинж тэмдэгт байгаад ангууд нь юунаас болов гэд үзэхээр бид нарын тархинаас бас тодорхой хэмжээгээр энэ дааврыг бас ялгаруулдаг юм байна. Сонирн байгаа сүүлийн үеийн судалгаануудаас бас ингэж гараад байгаа юм билэ. Тэгэхээр бидний бие бас юм цохилтолгоон цаана их нарийн юм байна. Тэгээд даавраа дэмжсэн маягаар хооллож амьдралын хэв маягаа зохицуул гэдэг нь одоо эргээд номоо бит хоёрын ярьсан нөгөө пластик бага хэрэглэнтэй. Энэ бол кофены нэг удаагийн аягнаас л эхэлж байгаа штэ. Тэгээл гэртээ хэрэглэж байгаа пластик хүүхдүүдтэй пластиктай юм бага хэрэглэх, одоо наалдуулдаггүй хайруулын тавг гэртээ бага хэрэглэх. Эднэр чинь эргээд нөгөө дааварт нөлөөлөөд тэгээд нөгөө эвцэлддэг гэж хэлсэн шүү дээ. Цоож түлхүүртэй холбож тайлбарсан. Тэгээд тэр түлхүүр нь ингээд очоод тэр эсийг ингээд нээгээд одоо тэр мэдээллийг аваад үйлдэл хийж байгаа тэр эсийн үйл ажиллагаанд саад учруулдаг юмнууд нь болохоор энэ химийн бодиснууд байгаа. Тэгээд тэд нар нь яадаг вэ гэхээр нөгөө нэг цоож дээр аваад ирэх юм бол тэр цоожтой найдлахын түлхүүртэй найдлахын ийм хэлбэртэй байжсэн нь ороод бид ороо суучт юм байна л да. Тэгэнгүүт нүхний эс ингээд төөрөлтөд одоо юу бол яач вэ гэд. Тэгээ бүх дааврууд өөр хоорондоо холбоотой явагддаг учраас нэг даавар нь ингээл болохоо байгаа л эхлэнгүүд нөгөө бусад даавруудаа нөлөөлөл тэ кортизол даавар ч юм уу эсвэл бамбаа булчиргаан даавар ч юм уу инсулин ингээд бүх даавартаа ингээл нөлөөлөд эхэлдэг учраас бүх талаас нь бид нар бодолцоод ногоо могоогоо хэрэглэхдээ пестицидийг нь багасгаж байгаад хэрэглэнэ. Яг үл энэ пестицидэнд бас дааварт нөлөөлдөг юм муу чанар байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ногоогоо сайхан хальсаж хэрэглэх ч юм уу, жимсээ дандаа суудтай усан дуугаж хэрэглэх гээд ер нь л энэ тент талаас нь маш сайн харгалзаж үзэж өөртөө анхаарах хэрэгтэй байна. Тэгэл маш хурц үнэртэй, нийлэг үнэртэй ус байнга энэ хүзүүрүүгээ цацгаа болох ч юм уу тий. Наад захын энгийн юмнууд байна л та. Би ямар их ярьч ба sorry нөмөө. Айгу шимтээ сонсч илоо. Айгу зөндөө олон мэдээлэл өгсөнд баярлалаа. Тэгээд энийг сая сонсож явахад надад төрсэн мэдрэмж юу вэ гэхээр одоо ингээд хүмүүс жишээлх юм бол эстроген дааврыг хүн орлуулах эмчилгээ ингээд хийж болдго юм байна да гингүүтээ шууд очиод ингээд эстроген дааврыг амаа намаагүй хэрэглэж болохгүй байх нь шүү дээ тий. Яагаад гэвэл хүн болгонд өөр тунгаар эсвэл зарим таардаг хүн байна, таардгүй хүн байна. Эсвэл үнэхээр одоо өөрийнх нь бие эстроген даавар нэмэлтээр хэрэгтэй ч хүн байгаа хэрэггүй ч бас хүн байх боломжтой тий. Тэгэхээр иймэрхүү зүйлийг аль болох мэдлийнх нь хүмүүстэй ярилцаж
нарийн ийм зохицуулалтаар хийх ёстой зүйл гэдгийг манай сонсогчид бас ойлгож хүлээж аваарай. Тэгэхгүй бол одоо би цэвэршилтийн насандаа орцсон явж байгаа, дөнгөж ихэнх үедээ явж байгаа, эсвэл одоо цэвэршилтийн өмнөх үед явж байгаа. Надад ерөөсөө эстроген даавар хэрэгтэй байна гэж бодоод шууд очоод ингээд эстроген дааврыг бас нэмэлтээр авч болохгүй байх нь шүү. Тэгэхээр Яг үнэ. альва зүйлийг хүлээж аваад за тэрийг өөртөө боловсруулад тэрнийхээ дараа ингээд шийдвэр гаргах ийм чадварт бас бид нар одоо суралцах шаардлагатай болж байна те. Яг үнэ, судалгаа өөрийн хэмжээндээ маш сайн судалгаа явуулаад те өөрөө судалж үзээд одоо тэр би түрүүн хэлсэнтэй прогестерон гэдэг нь болохоор прогестрон гэдэг хоёр шал ондоо юм баадах, нэг нь нийлэг, нэг нь болохоор жирэмснээс хамгаалдаг нэг ийм ондоо төрөл байгаад байна. Тэрийг бас хэрэгэлдэггүй гэвэл бас хэрэгэлдэг. Зарим хүмүүс бас тэрийг бас хэрэгэлж байгаа. Гэтэл яг ингээд bioidentical буюу хүний бит яг төстэй тэр даавар нь бас нэг ондоо юм байгаа. Тэгээд таамгаар ерөөсөө явж болохгүй. Энд тэрийг зөвхөн маш нарийн ийм юугаар шалгалтаар оруулаад эмчийн заавраар тунган тааруулж иж эмэгтэйчүүдэд олгодог юм ба. Тэрнээс биш яг номогийн хэлдгээр за энэ сайн юм гэлээгээд ерөөсөө учрыг мэдэхгүй байж ингээ хэрэгжилж болохгүй. Ягаад гэвэл зарим эмэгтэйчүүдийн хувьд жишээлбэл өмнө нь хөхний хавдар гэр бүлтэнд байсан ч юм уу ээж нь ч юм уу эх чинь ч юм уу хөхний хавдартай байсан бол маш илүү сайн одоо үзчихэж эрсдлийг нь тооцоолж байж шийдэх юм асуудал байгаа. Тэгээ ер нь би бас анзаарсан хүмүүсийн дунд бас нэг байдаг юм болохоор хурш энэ сайн гэж юм штэ энийг уучих. Тэгээд тэр ууж байгаа юмныхаа одоо бол байдал ондоо болсон ш. Тэр ууж байгаа зүйлээ нэрийг нь ядаж ингээ бичээд ийм хиймэл оюун ухаан гэж байгаа те ChatGPT рүү оруулаад ядаж наазах юм. Мэдээж ChatGPT бол бүх юмыг зөвөр хэлдэг гэвэл үгүй ээ. Буруу мэдээлэл гаргаж өгнө. Гэхдээ наад захын нэг жоохон юм тий одоо ийм нэртэй юм чинь яг юу юм бэ гэдгийг асуух боломжтой болцсон үе гэдэг талаас нь хэлж байгаа. Харин нарийн бүр тодорхой юмыг бол ChatGPT-гээс асуухгүй штэ. ChatGPT гэдээ ярьсных ChatGPT бас худлаа нөгөө хариулт гаргаж өгдөг. Өөрөө мэдэхгүй юмыг ChatGPT ингээ зохиогоод гаргаад өгчдөг гэж байгаа байхгүй. Манай хичээлдээ бүр тэгж үзсэн байхгүй. Та нар одоо болох энийг хэрэгжилж болно. Гэхдээ давхар шалгаж хэрэгжилж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээд зохиомлоор гаргаад өгч. Тэгэхгүй бол одоо хүмүүс ChatGPT тэгжээлээ гэл ингээд гэтэл энэ нь болохоор яг 100% үнэн бодтой мэдээлэл биш. Наазгай одоо жишээлбэл англи хэлгүй хүн англи хэл дээр ийм тайлбартай шошготой хаяг шошготой бүтээгдэхүүн аваад тэрэн дээр байгаа нэг үгийг энэ юу гэсэн үг юм болоо гэд тайлбарлуулад харах бол байх асуудал тий. Тэрнээс биш бусад тохиолдолд маш сайн улс суурьтай хандах хэрэгтэй. Тэгээ ChatGPT дээр бас ингээд надад анзаарчихсан зүйл би өөрөө бас ингээд янз янзаар туршиж үзсэн. Бид нар ч гэсэн хичээл дээр ингээд туршиж үздэг. Жишээлх юм бол хүүхдийн хоолтой холбоотой мэдээллийг асуухаар ямар юм гарч ирдэг гэхээр хуучин зөвлөмжүүдийг хамгийн түрүүнд санал болгодог. Тэгэхээр нөгөө хүүхдийн хоолтын талаар ерөөсөө ингээд цааш нь наривчл судалж уншдаггүй хүмүүс тэр одоо хариултад итгээд туршаад явчих боломжтой гэсэн үг. Тэгэхээр ялангуяа бага насны хүүхд дээрээ хүнсийг одоо шийдэхдээ ChatGPT-ийн хариултанд ерөөсөө итгэж болохгүй. Тэрийг заавал яг ингээд цааш нь лавшруулж үнэн зөвийг нь олохгүй болвол бас айгүй юм буруу хариултууд өгдөгөө. Тэгээд ихэвчлэн дандаа хуучин зөвлөмжүүд тулгуурласан мэдээллийн илэрцгийг ингэж харуулдаг юм билээ. Тэгэхээр энийг бас манай ээжүүд анхаараасаа гэж бодож байна. Тэгээд түрүүн та ярьсан тийм нөгөө дааврын зохицуулалтанд бидний амьдралын хэв маяг нэлээд их нөлөөлдөг гэд. Тэгээд тэрэн дээр одоо ярьсан битүүрийн бичил хуванцрын талаар бас айгүй гоё подкаст байгаа. Тэгээд тэр подкастыг бас та бүхэн дэлгэрүүлээ сонсох юм бол бас нэлээд их чухал мэдээллийг авах гэж бодож байна. Хэв маяг гэд ярахаар бит хоёр бол хоол хүнсийг ярихгүй өнгөрч юусоо болохгүй тий. Тэгэхээр энэ цэвэршилтийн үед илэрж байгаа энэ эрсдэл болон шинж тэмдгүүд байна шүү дээ тий. Энийг бууруулахад хоол хүнс бас айгүй чухал ач холбогдолтой байдаг. За мэдээж эрсдлээс ингээд 100% хамгаална гэж хэлэхгүй. Гэхдээ эртнээс анхаарал эхлэх юм бол тэр эрсдлүүдийг бууруулахад тустай гэж үздэг. Тэгэхээр хамгийн эхлээд
хоол хүнсэн дээр ярих зүйл бол кальц болоод хувирж байна тий. Ясны талаар бид хоёр зөндөө ярьлаа. Ягаад гэвэл эстроген давир бол ясны бат бөх байдалд бол маш чухал үүрэгтэй оролцдог гэд. Цэвэршилтийн яг энэ үед эмэгтэй хүн кальцаа хангалттай авах нь одоо тэр нөгөө яс хугарах, яс сэргэж ихэн эрсдлээс өөрийгөө хамгаалах боломжтой байт юм байна. Тэгэхээр ер нь амьдралынхаа туршид кальцийг хоол хүнсээрээ хангалттай авах нь байна. За тэгээд цэвэршилтийн өмнөх үе болон цэвэршилтийн үеэр кальцийг бас хангалттай хэмжээгээр авч явах шаардлагатай. За кальцийг хамгийн их одоо агуулдаг хүнс бол бидний өдөр тутамдаа хэрэглэдэг сүү бүтээгдэхүүн байгаа тий. Гой сүү ээж болж гин, таргаа ууж болж гин. За тэгээд аар уул байна, бяцлаг байна, зөөхий, цөцхий гэд эдгээр хүнсүүд болвол кальцийн бас сайн хүүсвэр байж байдаг. За мөн хажуугаар нь жижиг юм ястай хамт иддэг загаснууд байдаг шүү дээ. Жишээлбэл сардин загас байна, май загас байна. За эдгээр загсуудыг бас өдөр тутамдаа хоол хүнсэндээ хэрэглэх юм бол энэ ясны сэргэжилтийг багч гэсэн бууруулах боломжтой байдаг. За мөн сүүлийн үед нөгөө баяжуулсан хүнсүүд айгүйх болсон тий. Кальцаар баяжуулсан сүү айгүйх байдаг. Ургамлын гаралтай сүүнүүдийг ашиглаж болно. За мөн ногооноос гэх юм бол авчит ногоонуудад кальц бас хэмжээгээр агуулгадчихэдэг. За харин кальцийг ерөөсөө хангалттай хоолноос хүлээж авч чаддаггүй. Жишээлбэл сүүсүн бүтээгдэхүүнийг хэрэглэж чаддаггүй тий. Лактоз үйлдвэрчилдэг хүмүүс байж болно тий. Тэр тохиолдолд одоо их хэмжээгээр хэрэглэдэггүй хүмүүс байх юм бол лактозгүй сүү хэрэглэж болно. Эсвэл одоо лактозгүй бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж болно. Мөн одоо өөр бусад хүнсээрээ ингэж хангалттай авч чаддаггүй хүмүүс бол ингээд эмчтэйгээ зөвлөлдөж жоод кальцийг бас нэмэлтээр уух боломжтой байдаг. Гэхдээ энийг сая хэлсэнчлэн ерөөсөө дур мэдээд за одоо кальц сайн гэж энэ кальц авахгүй бол яс сэргэгждэг гэж ингээд өөрөө дур мэдэн уухгүй байх нь айгүй чухалаа. Эхлээд хоол хүнсээрээ дамжуулаад аавна. Хэрвээ тэр нь хангалттай биш санагдах юм бол эмчтэйгээ зөвлөлдөөд эрс бодисын шинжилгээ хийж үзээд хэр хэмжээгээр ямар хугацаанд уувал надад үр дүнтэй вэ гэдгийг тодорхойлсныхоо дараагаар нэмэлтээр уухыг ингээд зөвлөдгөө. За кальцийг ярьж байгаа тохиолдолд бид нар витамин D-г заавал ярих шаардлагатай болж байгаа тийм. Яагад гэвэл витамин D маань одоо кальцийг бидний биед чимэгдэхэд тусалдаг буюу одоо хаалгаар ярих юм бол хаалгыг ингээд нээж өгдөг ийм чухал амин дэм байгаа. Тэгэхээр хэрвээ бидний биед D амин дэм дутагдах юм бол бид нар хэдий одоо кальцаар баялаг хоол хүнс идлээ ч гэсэн тэр нь одоо бидний ясанд ашигтай байдлаар хүрч чаддаггүй гэсэн үг. Тэгэхээр D амин дэмээр баялаг хоол хүнсийг идэх шаардлагатай. Гэхдээ D амин дэм бол бусад эрдэс бодис амин дэмээ бодох юм бол хоол хүнсэнд агуулгах нөөц нь харьцангуй бага байдаг. За тослог загсуудад бол D амин дэм нэлээд өндөр тунгаар агуулгадчихэдэг. За мөн өндөгний шаранд байдаг. За мөн D-гээр баяжуулсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж болно. Гэхдээ хамгийн чухал нь бол одоо өдөртдөө нарны гэрэлд гараад нарны хит ягаан туяаны тусламжтайгаар арьсныхаа доор нийлэгжүүлж авах нь чухал байдаг. Хэрвээ D амин дэмээр баялаг хоол хүнсийг бага хэрэгэлдэг. За наранд өдөрт арьсаа ил гаргаж чадах боломжгүй байгаа бол бас эмчтэйгээ ярилцаад урьдчилсан тунгаар D амин дэмийг хэрэглэж болдог. За дараагийн ясан дээр бас нэг орхигдуулдаг түрүүн инхцуулагч нэг аль дурдаад өнгөрсөн зүйл бол уураг байгаа. Яагаад вэ гэхээр цэвэршилтийн дараа булчингийн масс буурах хандлага айгүй өндөр байдаг. Тэгэхээр нөгөө булчин багасах тусам одоо унах эрсдлийг нэмэгдүүлээд тэгээ нөгөө яс чи ингээ булчингаар ингээд хамгаалагдчихж байгаа гэх юм уу? Ингээд байгаа шүү дээ тий. Тэнгүүд нөгөө булчингийн масс буурчихсан байгаа учраас ясын хуурах эрсдэл нь илүү өндөр болоо явчихд юм байна. Тэгэхээр бид нар уургийг хоол хүнсэндээ давхар сайн хэрэгжилж ээж яс сугарлаас ингэж сэргийлэх боломжтой байд юм байна. Тэгэхээр уургийг бид нар дотор нь төгс болон төгс бус уураг гэж хоёр ангилж байгаа тий. Төгс уураг нь ямар хоол хүнсэнд илүү төлхөө агуулгаддаг вэ гэхээр амьтны гаралтай бүтээгдэхүүнүүд. Тэгэхээр бидний өдөр тутамдаа хэрэглэдэг үхрийн маах, хоньны маах, дахианы маах, за тэгээ загсны маах, за өндөг за мөн сүүсүн бүтээгдэхүүн тэр дундаа тараг сүүнд бас тодорхой хэмжээгээр уураг агуулгадж байдаг. Эдгээр хүнсийг хэрэглэж болно. За ургамлын гаралтай хоол хүнснээс гэх юм бол шошны төрөл байна, сэвэг заран байна, ванду, төфү гэх зэрэг ургамлын гаралтай үр тариа хэрэглэж болно. За мөн самар, үр
Үр гэдэг юм бол майлангийн үр байж болж гин, чаа үр байж болж гин. Эдгээр хоол хүнсийг хэрэглүүл зүгээр байдаг. Гэтэ уургийг бид нар ингээд хэрэглэхдээ өдөрт ганцхан удаа их хэмжээний уурыг авахаас илүүтэйгээр өдрийнхөө хоолнд тэнцвэртэй хуваарлаад ингээд тарааж авах юм бол булчинд бас илүү их ашигтай байдаг. Тэгэхээр өглөө нь жишээлбэл өндгөө идээд өдөр нь одоо тий махтай сайхан хоолоо идээд оройн жоохон хөнгөн идмээр ах юм бол урамлын гаралтай уургийг хоол хүнсэнтэй ингээд хэрэглэх байдлаар бас уурга илүү хангалттай авах нь бас цэвэршилтийн үед илрэх нэрслүүдийг бууруулахад чухал ач холбогдолтой байдаг байх нэ. Хүнсний талаар маш гоё дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Ингээд эргээд харахаар бидний идэж уудаг хоол хүнсэнд бас нэлээд их учир байдаг нь харагдаж байгаа шүү. Тэгэхээр намайг сая кальцийн талаар ярьлаа. Д витамины талаар ярьлаа. Маш хэрэгтэй мэдээлүүд өглөө. Үүн дээр нэмий гэх юм бол магний бас байгаа тий. Магнигаа сайн авч чадах юм бол энэ нөгөө цусны эргэлтийг бас сайжруулахад тусалдаг. Цусны эргэлтээр дамжаад явж байгаа тэр шимт хичээлийг булчинд, тархинд хүргэхэд бас тусалдаг. Тэгэхээр магнигаар илбэг хүнс гэх юм бол самарнууд байна, бүүл самар байна, кашю самар байна. За нөгөө пинатс гэж нэрлэдэг чинь газрын самар гэдэг тий. Тэгээд өрнүүд байна, чиа өр байна, пампкны өр байна, төрөл бүрийн шош байна, хар шош, тэгээ будаа, кинва будаа. Тэгээд энэ бүхнийг сайн хэрэгжилж явах юм бол бас магний авч явах ийм боломжтой. Тэгээ би энэ чианы талаар чиагаа ингээд дэвтээгээд дараа нь өглөө идэж болдог гэд Instagram дээрээч мэдээлэл оруулдаг, Facebook дээрээч оруулдаг. Энийг одоо ингээд гоё үйлдэл болгоод бид хийгээд яваад авах хэрэгтэй байхгүй. Тэгээ дээрэс нь Б витаминаар илбэг хоол хүнс бас хэрэглэх хэрэгтэй. Номер 4 хэлсэн йогурт, тараг байна, дахианы мах, авокадо, наран цэцгийн үр, яргаа загс гэдэг. Яргаа загс нь бас эргээд нөгөө омега 3 тосны хүчил агуулдаг. Энэ бид үүсээд байгаа одоо энэ үе мөчөөр өвдөд байгаа тэр үрслийг намжаахад маш хэрэгтэй тустай байдаг учраас энэ тослог загс хэрэгжилж авах хэрэгтэй. За тэгээд энэ Б-ийн төрлийн витамин бас юунд тусалдаг вэ гэхээр нөгөө neurotransmitters гэдэг серотонин, допамин энэ ингээд мэдрэлийн эсүүдийн хооронд мэдээлэл дамжуулагч энэ neurotransmittersүүд бас хамгийн хэрэгтэй юм. Б-ийн төрлийн витамин баггүй. Б-ийн төрлийн витамин бас эргээд махан бүтээгдэхүүнд амтны гаралтай хоол хүнсэнд байдаг. Тэгээд түрүү нөгөө ястай холбоотой, ясны сэргчлэлтэй холбоотой бас нөгөө витамин К. Витамин К нь Д-тэйгээ хамт хавсарж байгаа нөгөө цуснд одоо хоол хүнснээс шимэгдсэн тэр кальцийг цааш нь юу руу аваачдаг. Яс руу ингээд зөөвөрлөхөд тусалдаг. Тэгээ хамгийн сонирхолтой бидний биеийн бичил битүүд нь витамин К-г бас өөрснөө нийлэгжүүлж чаддаг. Тэгэхээр дотроосоо яг эмийн сан шиг ажиллах нь шүү дээ. Гаднаасаа заавал авч чадахгүй маа гэхэд бидний гидсний тэр ашигтай бичил битүүд маань энийг ингээд үйлдвэрлэж өгнө шүү дээ. Тэгээд энэ нөгөө нэг ясны метаболизм тэгээд буцаад витамин К нас юунд тусалдаг вэ гэхээр нөгөө цус бүлэгнүүлэх тий одоо жишээ нь гараа зүсчихлээхэд газ ингээд идэгэрчгдэх нь бидний биеийн тэр витамин К-гийн тусламжтайгаар энэ нас ингээд бүлэгнээд амархан идэж байгаа гэсэн. Тэгээд эргээд арьсгээд ярихаар бас витамин С-г цэвэршилтийн үед бас хэрэгжилж авах хэрэгтэй. Яагаад гэвэл витамин С нь бас юунд бас тусалдаг вэ гэхээр бүсгүүчүүдэд арьсанд бас хэрэгтэй. Яагаад гэвэл коллагенийг дэмждэг хавсарч хамгийн сайхан зохицдог витамин С. Тэгээ витамин С-гээ бид нар юунаас авч болох вэ гэхээр нөгөө гоё өнгөтэй амтд чинжүү, улаан, улбар шар өнгөтэй. Тэгэл төрөл бүрийн гоё жимсгэн тий. Одоо ингээд бид нар намар ингээ хурааж аваад хөлдөөгөд авчихдаг шүү дээ. Энэ жимсгэн байна, брокколи байна, киви, манго гэд. Энэ бүгдэд витамин С агуулгаддаг. Тэгээд энэ хоол хүнсэн дээрээ бид их сайн анхаарад олон төрлөөр нь хэрэглэх хэрэгтэй юм л та. Тэгэл дэлгүүр рүү гарахтаа бодож үзэж байгаа л тий. Би одоо ямар амтантаа тулгуурлаж шүн өсөж байгаад дэлгүүр орчих юм бол угаасаа голдвол нүүрс ус өндөртэй тэгээд бэлэн бүтээгдэхүүн авчих гэдэг. Яг ингээд бодож байгаа төлөвлөж байгаа би чи одоо цэвэршилтийн өмнөх насанд тавьж байгаа шүү дээ.
надад туслах юм хоол хүнс юу блэ гэд бас хаяа бодчих хэрэгтэй тий. Тэгээ миний сахар ном дээр бас ямар хоол хүнсэнд ямар шимт бодис агуулгддаггүй вэ гэдгийг ингээд жагсаагаад бас хүснэгт болгоод оруулсан байдаг. Номиогийн гаргасан электрон ном дээр ч гэсэн байгаа тий номио. Тийм үндсэн шимт бодисууд болон хин аминд мэрц бодис ямар хүнсэнд агуулгаддаг вэ? Ялангуяа нөгөө монголч одоо хүнсүүд өөр штэ тий. Жишээлбэл энд одоо элбэг байдаг зүйл Монголд бас ховор олдох боломжтой. Тэгэхээр тэр номон дээр болохоор илүү төлхөө Монголд элбэг олддог, эсвэл бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хоол хүнсэнд бодис ямар эрдэс бодис, ямар аминд ямар үндсэн шимт бодисууд агуулгаддаг вэ гэдэг талаар бас оруулчихсан байдаг. Тэгэхээр хоол хүнс гэдээ ярихаар бас нөгөө нэмэлтийн талаар яриул бас зүгээр юм болов гэж бодоод одоо энэ цэвэршилтийн талаар ингээ мэдээлэл илбэгшээд энэ маш их яригадаад эхлэнгүү тэрийг дагаад бас энэ компаниуд хэрэгтэй хэрэггүй янз бүрийн бас юу их гаргадаг, нэмэлтүүд их гаргаж ийн л та. Тэгээд би бас нэлээд судалгаанууд хараад шүүгээд үзлээ. Тэгээд тэрийг ингээд шүүгээд үзэхээр янз бүрийн л юу бай, үр дүн бай. Жишээлбэл Red Clover гэдэг байгаа юм. Тэгээ энэ Red Clover ямар юм байна гэдээ ингээд хараад үзэхээр энэ Red Clover нь яадаг вэ гэхээр яг нөгөө эстрогентэй төстэй ийм үүрэг гүйцэтгээд эстер очоод эсийн рецептор дээр очоод эстрогены үүргийг гүйцэтгэх тал дээр нь ашиглах маягаар ингээд саплимент болгоод гаргадаг. Тэрийг ингээд үр дүнг нь хараад үзэхээр ийм нөлөө нь янз бүр гэж гарсан байна. Зарим хүн дээр нөлөө даажгүй байхад зарим хүн дээр одоо айтаахан байх жишээтэй. Хүн хүнээсээ хамаарна гэж байна. За дараагийн нэг юм нь юу вэ гэхээр Black Cohosh гэж байгаа. За тэрийг хараад үзэхээр бас холимог үр дүн гарсан юм билий. Хүн бүрт харилцан адилгүй үйлчлдэг гэсэн дүгнэлтэнд хүрч болохоор. За тэгээд St. John's Wort гэдэг энд Англид бас нэлээд хэрэгэлдэг. Нойрыг сайжруулна, депрессийг бууруулна гэдэг зорилгоор хэрэгэлдэг. За энийг хараад үзсэн чинь үр нөлөө багтай гэж гарсан юм билий. Тэгээд миний тэр 22 онд хийгдсэн нэг судалгааг би ингээд харьцуулаад хараад үзсэн байхгүй. Тэгээд өөр би юу харсан бэ гэхээр байна шүү. Хамгийн сонирхолтой нөгөө йоганы нөлөө эмэгтэйчүүд дээр аягүй сайн нөлөөтэй гэж гарсан. Зөвхөн хоол хүнс нэмэлтээс гадна яг үнэ йога хийх тэгээд нөгөө cognitive behavioral therapy гэж байгаа CBT гэдэг сонсогчд маань бас цааш нь өөрснөө ухаад үзээрэй. Энэ бас сайн нөлөөтэй гэж гарсан байлээ. Тэгэхээр бидний нөгөө бие гэдэг маань энэ мэдрэлийн системийн хэр зэрэг бас амгалан тайван байдалд оруулж чадж байна вэ? Чадж гин үгүй юу гэдэгт бас холбогдоод явчихж байгаа байхгүй. Тэгэхээр жоохон цаг гаргаад бас бясалгал хийгээд, йог хийгээд ингэж байх юм бол нөгөө бит хоёрын түрүүн дурдсан цэвэршилттэй холбоотой шинж тэмдгүүд нь бас багасах сайн нөлөөтэй гэдгийг харуулсан судалгаанууд байна. Тэгээд бас клиникийн хипносис гэж байлээ. Бас тэр нь сайн нөлөөтэй гэж гарсан билээ сонирхолтой. Харин homeopathy гэдэг байдынд хомеопатиг бол баш үр нөлөө багтай цэвэршилтээр гэж гарсан билээ. Гэхдээ бас өөр баг л та. Манай тэр нөгөө нэг халууцаад байдаг найз гэж шүү дээ тавтай. Тэр найз маань зүү тавиулах эмчилгээ нэлээд хийлгэж байгаа гэд. Тэгээд тэр зүү тавилтан дээр ингэдэм байх. Ийм жижигхэн ийм хадаас шиг одоо эмэг шиг тийм жижигхэн нарийнхан одоо нүдэнд баг харагдахгүй юм жижигхэн зүг шиг ийм хадаас шиг юм ийм чихнийх нь энэ мөгөөрсөн дээр нь ингээд хатгаад орхичдаг юм байна. Тэгээд ийм цэгүүд дээр нь тэгэхээр тэр найзын маань энэ цэвэршилттэй холбоотой мигрен айгу багасч ийн гэсэн. Тэгэхээр хүн бүхэнд өөр байгаа өөр нөлөө үзүүлдэг. Тэгээ бас орхичдаг юм байна тэр ийм зүүр шиг ийм хатгуурыг ингээд. Тэгээ ингээд харахаар яг ийм эмэг шиг тийм. Тэгээд тэр яг ингээд тодорхой цэг дээр нь ингээд очиж үйлчлдэг ийм юм байдаг юм байна. Ингээ бодохоор бид нар бас нэг төрлийн азтай тий ингээд шинж тэмдгүүдийг бууруулах янз бүрийн аргууд одоо бас нэг үе бодоход ингээ байдаг болцсон тий. Тэгэхээр бас ингээд өөртөө бүрсэн аргыг нь олж чадах юм бол ингээл зовоол яваад ахгүй тий бас тодорхой хэмжээгээр шинж тэмдгээ бууруулах боломжтой байгаа 900-д амьдарч байгаадаа бас нэг талаараа талархаж байна. Тэгээд энэ цэвэршилтийн үе дээр бас нэг хоёлоо ярилгүй орхигдуулсан зүйл болохоор нөгөө зүрх судасны өвчний эрсдлийг бас хоёул орхитуулсан юм байна. Яагаад вэ гэхээр энэ эстроген болохоор
энэ судсыг хамгаалах үүрэгтэй гэдэм байна. Судасны дотор ханыг уян хатан байлгаад нөгөө LDL буюу муу холестериныг нь бууруулад сайн холестериныг нь нэмэгдүүлэхэд ийм чухал үүрэгтэй гэдэм байл л та. Тэнгүүд нөгөө цэвэршилтийн үед энэ эстроген даавар маань буураад ирэхээр судасны хатуурал илүү хурдтай явагдаад зүрх судасны өвчний эрсдэл нэмэгдчихдээ байна. Тэгэхээр нөгөө цэвэршилтийн үе болон цэвэршилтийн дараах үед эмэгтэйчүүдийн дунд одоо энэ зүрх судасны өвчнөр өвдөх эрсдэл эрэгтэй хүнийхтэй адилхан түвшинд очдог гинэ. Тэгэхээр бид нар энэ зүрх судасны одоо өвчний эрсдэл нэмэгдэж байгаа учраас бас хоол хүнсэн дээр анхаарах шаардлагатай байдаг. Тэгэхээр хамгийн нэгдүгээрт бол нөгөө өөх тосоо бид нар ярих хэрэгтэй тий. За өөх тос гэд ярихаар одоо сайн муу өстө өөх тосыг хэрглэж болохгүй ингэхгүй гэсэн ийм хэвшмэл ойлголт байдаг. Гэхдээ бид нар одоо ямар өөх тосыг нь ямар хэмжээгээр хэрглэж байгаа вэ гэдгээсээ шалтгаалаад сайн уу муу юу гэдэг зүйл яригдчихэж байгаа тий. Цэвэршилтийн үе болон өмнөх үе болон цэвэршилтийн үе, цэвэршилтийн дараах үед ер нь амьдралынхаа туршид бид нар омега 3 гэж түрүүн ярьсан тий. Тэгэхээр энэ омега 3-аар баялаг хоол хүнсийг идэх нь бас энэ зүрхний эрүүл мэндэд айгүй чухал ач холбогдолтой байдаг. Тэгэхээр нөгөө сая хэлсэн төрөл бүрийн загас тий. Тэгээ дээр нь маалингийн үр, чаа үр, за хушиг самар гэд эдгээр хоол хүнсийг бас хэрглэж өгөх нь энэ зүрх судасны өвчний эрсдлийг бууруулахад бас тустай гэдэм байна. За дараагийн нэг зүйл бол эслэг байгаа. Эслэг дээр баг инх зүйлэгч бол нэлээд тодорхой ярих бах. Энэ талаар бас нэлээх урайлдаг тий. Тэгэхээр зүрх судасны одоо энэ эрсдлийг хоол хүнсээр дамжуулан бууруулахад одоо нэг чухал зүйл бол эслэг байгаа. Эслэг гэдэг бол хүний хоол боловсруулах замд шингдэггүй ийм нүүр цусны нэг төрөл байгаа тий. Тэгэхээр эслэгийг одоо бид нар сайн хангалттай авах нь саяны эрсдлийг бууруулдаг. Тэгэхээр өдөр тутамдаа бид нар эслэгийг нэмэх хамгийн энгийн бөгөөд хялбархан арга болохоор одоо нөгөө цэвэршүүлсэн үр тариаг бүхэл үр тариагаар солих арга байж болж байна тий. Тэгэхээр цагаан гурал хэргэлдэг байсан бол одоо бүхэл үрийн үр тариа за цагаан будааны оронд бор будаа, гурвалжин будаач гэдэг юм эсвэл буурцагч шошнууд за тэгээд жимсгнийг хэрэглэхдээ аль бол хальстайн хэрэглэх за тэгээ хүнсний ногоонуудыг хэрэглэх байдлаар эслэгийг бас дэмжиж болдог. Тэгэхээр энийг бас хэлхэн зүйтэй авах гэж бодлоо. Тэгэхээр номогийн саяны хэлдэг маш чухал санаа байна. Нөгөө зүрх судастай холбогдтоо гэд. Тэгээ эргээд нөгөө эстроген дааврыг хүлээж авдаг тэр рецепторууд нь хаана байдаг вэ гэхээр саяны номогийн дурдсан зүрх судастай холбогдохоос гадна уушгинд бас байгаа. Хүний уушгинд хүртэл байдаг. Тэгвэл тэр нөгөө рецептор нь цааш нь ингээ ярихаар бета рецептор, альфа гэд өөр янз байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг эстрогенаас хамаарад тэр эстроген аль рецептор дээр очиж нийцэж байна вэ гэдгээс хамаарад бас цаашаага одоо үйлдэл нь ондоо болоо явцдаг. Айгу нарийн. Тэгээд тийм төрөлцсөн юм ярихгүйгээр зүгээр ямар эрхтэнд одоо энэ эстрогены хүлээж авдаг рецепторууд нь байна вэ гэдгийг л ярьчих. Тэгэхээр уушгинд байдаг, илгэнд байгаа, бөөрөнд байгаа, гидсэнд, цагаан одоо өөхөнд байгаа, дотор өөх гэж нэрлэдэг байгаа тийм. Бор цагаан гэ хоёр янзын өөх байгаа. Тэрний дотор өөхөлтийг нь цагаан өөх гэж байгаа. Энэ цагаан өөхөнд байгаа. Сая номогийн хэлсэн зүрх судаснд хоёулаа байгаа. Хөхөнд бий. Тэгээд өнд өвчнөд бас байгаа. За тэгээд цаашлаад ясанд хүний ясанд бас энэ рецепторууд байдаг. Тархинд байгаа. Нөгөө салст бүр хөвчүүд гэж хэлсэн шүү дээ тий. Тэр салст гэдэг нь болохоор одоо нүд тэгэл хамрын хөндөй гэл тий. Энэ хэсгүүд бүгдээрэнд нь ингээд байдаг. Тэгээд бас нэг хоол хүнстэй холбоотой юм хэлэхэд эслэг гэж чи түрүүнд дурдсан шүү дээ. Эслэгээс яагаад сайн бас хэрглэж явах хэрэгтэй вэ гэхээр энэ эстроген бас бид хэрэглэгдээд одоо үргээ гүйцэтгснийхээ дараа гадагшилж явах хэвээр гадагшлахгүй ингээ байгаад ахаар estrogen dominance гэдэг эстроген бас хүний бид ихсгээрээ бас эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд асуудал үүсгэж эхэлдэг. Тэгэхээр хэрэглэгдээд хэрэггүй болцсон тэрийг нь зайлуулдаг юм юу вэ гэхээр эслэг байгаа байхгүй. Тэгэхээр ногоо жимсгнээ бид сайн хэрэглэх юм бол одоо нөгөө хэрэглээд ашиглагдаад гадагшлах ёстой эстрогеныг бас биеэр гадагшаага гаргахад тусалдаг. Тэр утгаар нь бид одоо хоол идэхдээ одоо жишээ нь би бууз идэхдээ дотор нь яаж игээл байцаа жижигхэн хэрчил хийчдэг байхгүй. Тэгэл хүүхдүүдийг ингээл анзаарчингууд бас зөвхөн талах ч юм уу тий гурилан бүтээгдэхүүн эслэг баг идээд байна уу да гэсэн үед нь смуди хийгээд одоо дуртай юм нь юу байна тий дуртай хоолоор нь далимдуулаад хүүхд
гэр бүлээ яаж тэтгэх вэ гэд сахар номдоо бас бичсэн. Тэр санаагаа одоо байнга гэртээ хэрэгжүүлдэг. Тэгж ингэж тэнцвэржүүлж явснараа ялангуяа одоо өсвөр насны эрэгтэй эмэгтэй ялгаагүй хүүхэдтэй айлууд эмэгтэй хүүхэдтэй хүмүүс эртнээс ингээд анхаарч хоол хүнсэнд нь анхаарал тавьж явснараа эргээд нөгөө хүүхэд нь том болоод цэвэршилтийн насанд хүрлээхэд суурийг нь бид гэртээ маш сайн тавиад өгсөн тий бид нартай хамт амьдарч байгаа хугацаа нь хүүхдүүдийн маань хугацаа хэдэн жил вүлээ тэр хугацаанд нь бид өөрийнхөө чадах хэмжээгээр хоол хүнсээр нь дэмжиж өгч юм бол хожим бие даагаад айлын аав ээж болсон үед нь энэ үр дүн харагддаг. Энэ бол нэг өнөөдөр маргаашийн асуудал биш. Бидний хийж байгаа хоол хүнсэнд бол асар их ийм power буюу хүч чадал байгаа. Тэгэхээр гэртээ хоол хүнсээ бэлтгэдэг хүмүүс та бүхний гарт маш их том хүч чадал байгаа шүү гэдгийг ухаарах хэрэгтэй. Тэгээ сонголтоо сайн хийх дээр бас ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр бид хоёрын энэ подкастыг хийж байгаа гол зорилго бол бас юм байгаа тий хүмүүст шинжлэх ухаанд суурилсан зөв мэдээллийг түгээх за эрүүл амьдралын хэв маяг тэр дундаа хоол хүнсээр дамжуулж яаж бид нар эрүүл мэндэ дэмжих вэ гэдэг талаар хүргэх зорилготойгоор энэхүү подкастыг хийж байгаа. Тэгэхээр та бүхэн хайртай хүмүүстэй, найзуудтай, дотны хүмүүстэй бид хоёрын подкастыг бас шеэр хийж түгээгээрэй гэж хэлмээр байна. За тэгэхээр подкастаа ингээд өндөрлөхөөс өмнө би нэг жижигхэн сонирхолтой асуултууд бэлдсэн байгаа юм аа. Би чамд ерөөсө хэлээгүй танилцуулаагүй. Тэгэхээр би энэ асуултуудыг чамаас асуугаа. Ингэснээрээ чиний мэдлэгийг шалгах гэж байгаа юм биш. Ингээд сонирхолтой болгох гэд энэ подкаста. Тэгээд дээрэс нь би ч гэсэн өөрөө ингээд мэдэхгүй байсан юм аа. Бусд хүмүүстэй ингээд хуваалцах гэд. Тэгэхээр би одоо чамаас ингээд нэг асуулт асуун заяа цэвэршилтэй холбоотой. За тэгэхээр цэвэршж гэнэ гэдэг нь ерөөсөө хөгшөрсөн гэсэн үг гэдэг ийм ойлголт их түгээмэл байдаг. Энэ үнэн үү, худлаа юу, чи юу гэж бодож байна вэ? Чиний өгөх хариулт юу вэ? За энэ бол маш худлаа. Энэ бол эмэгтэй хүний физиологийн нэг үйл явц дараагийн гоё нэг шат ахиж байгаа. Ийм маш гоё чухал ач холбогдолтой үе учраас өөрийгөө буруутгаад би өстө хөгшөрчлөө, би эмэгтэй хүн байхаа болчлоо гэж юусоо бодох тийм үе биш ээ. Харин түрүүн хэлсэнчлэн гэр бүлэрээ сайхан тэмдэглээд өөртөө гоё дуртай юм авч өгөөд энэ үеийг гоё enjoy-дж өнгөрүүлэхийг хичээх үе гэж бодож байна. За гоё хариулт өглөө. За дараагийн асуулт нь юм байна. Цэвэршилтийн шинж тэмдэг нь 1 жил үргэлжилдэг. За энэ үнэн үү, худлаа юу? Худлаа. Ягаад гэвэл энэ чинь ганцхан нэг өдөр ингээл болоод эсвэл нэг хэн жил болоод үргэлжилчдэг зүйл биш. Хүн болгонд харилцан адилгүй. Зарим хүмүүст урт хугацаагаар илэрч болно, зарим хүмүүст богино хугацаагаар илэрч болно. Тэгэхээр тухайн хүний онцлогоо шалтгаалаад өөр байх боломжтой гэж бодож байна. Зөв яг энэ зөв хариулт хэллээ. Тэгээд энэ нөгөө нэг шинж тэмдгүүд нь сарын тэмдэг ирэхээ болоод 1 жилийн дараа хүртэл үргэлжлэх боломжтой. Тэр нь бүр 5-7 жил хүртэл үргэлжлэх боломжтой байт юм байна. Зарим хүмүүстээр. Тэгэхээр ганцхан жил үргэлжилдэг гэдэг нь худлаа гэдэг нь чиний хариулт зөв байна. За дараагийн асуулт нь цэвэршсэн гэдгийгээ цэвэршж байгаа юу үгүй юу гэдгийгээ шинжилгээгээр мэдэж болдоо гэдэг энэ үнэн үү, худлаа юу? Худлаа. Би бол худлаа гэдэг тал руу нисээ явж байна. Гэхдээ яг мэдээж нөгөө эмчтэйгээ зөвлөлдөөд скрининг сайн хийгээд ойрхон давтамжтай тэр нөгөө дааврын шинжилгээнүүдөө өгөөд хянаад байвал магадгүй боломжтой байх тал руугаа явчих болно. Гэхдээ ганцхан удаагийн шинжилгээгээр ч юм уу тэрийг 100% тогтоох нь боломжгүй. Зөв байна. Тэгэхээр яг нөгөө юугаа мөчлөгөө ингээд бичиж тэмдэглэж яваад явсан нь илүү үр дүнтэй. Гэхдээ зарим улсад би түрүүчийн нэг хэлжсэн нөгөө FSH тэгээд estradiol хоёрын түвшингээр нь яг 6-7 хоногийн хугацааны зайтаагаар цусны шинжилгээ авч үзээд энэ хоёрын түвшинд нь хэр байгаа вэ гэдгийг харж агаад бас яг тогтоохч биш те яг иймэрхүү үедээ явж шүү гэдгийг нь харж хэлж болдгийм байна. За тэгэхээр дараагийн асуулт юм ба. Сарын тэмдэг эрт ирсэн бол эрт цэвэршнэ. Энэ үнэн үү, худлаа юу? Зарим тохиолдолд яс. Та түрүүн ярьсан те зарим охтууд нөгөө эрт ирж байгаа үед одоо эрт цэвэршиж болно. Гэхдээ бүх тохиолдолд тиймгүй л үгүй. Зөв хариулт байна. Яагаад тэгэхээр 2018 онд Норвегт хийсэн судалгаа. Тэр нь болохоор Human Reproduction гэдэг нэртэй сэтгүүлд хэвлэгдсэн 336 мянган эмэгтэйдэр
хийсэн юм судалгаа байна. Тэгээ ингээд хараад үзэхээр сарын тэмдгийн эрт ирсэн эмэгтэйчүүдийн заримынх нь цэвэршилт нь нэлээд хойно бас явагдчихсан. Тэгэхээр чиний хариулт бас зөв байна. Дараагийн асуулт. Хэрвээ маш эрүүл биетэй эмэгтэй цэвэршилтийн үе рүү орох юм бол ямар ч шинж тэмдэг илэрхгүй зүгээр л нэг мэдгтэл ингээд цэвэршилт нь явагдаад дуусчихна гэдэг энэ ойлголт үнэн үү худлаа юу? Худлаа. Яагаад гэвэл эрүүл байлаа ч гэсэн эрүүл байлаа гэдэг эстроген даавар буурахгүй гэсэн үг биш шүү дээ. Тэгэхээр эстроген даавар угаасаа буурж байгаа учраас шинж тэмдэг өгөх боломжтой. Гэхдээ одоо юу гэдэг нь заавал өгөх ёстойгүй л үгүй. Тэгэхээр эрүүл байна уу, муу байна уу, тэрнээс шалтгаалаад шинж тэмдэг өгнө өгөхгүй гэдэг нь бол өрөөсгөл ойлголт гэж бодож байна. Хариулт нь зөв байна. Энэ бол худлаа. Зарим эмэгтэйчүүд яг ингээд эрүүлтэй. Ууланд бол булчингийн мас илүү байх тусмаа илүү сайн цэвэршилтийн үед маш сайн. Тийм учраас одоо энэ хүнд жин өргөх дасгал хийхтэй энэ маш сайн нөлөөтэй гэж байгаа. Гэхдээ бас нэг судалгаа, сонирхолтой судалгаа байгаа. Menopause гэдэг сэтгүүлд хэвлэгдсэн 2021 оны судалгаагаар илүү их булчинтай эмэгтэйчүүдэд илүү их нөгөө халуун дүүг hot flash гэж нэрлэдэг халуун дүүг шинж тэмдэг илэрч исэн байна. Тэгэхээр бас хүн бүхэн дээр эрүүлтэй булчинтай байвал зүгээр л асуудалгүй ингээд цэвэршлийн шинж тэмдэг илэрхгүй гэдэг нь бас өрөөсгөл юм байна. Энэ тэгээд хариулт нь юу вэ гэхээр хүн дээр шал ондоо байдаг. За асуултууд ихэнх зөвөр хариулсан. Тэгээ бид хоёрын өнөөдрийн бэлтгэсэн энэ сэдв та бүхэнд ч гэсэн бас сонирхолтой байсан байхаа гэж бодож байна. Тэгээд хоёлоо подкаста дуусгахаас өмнө хүмүүсийн явуулсан асуулт юм уу эсвэл сэтгэгдлээс нэгийг сонгоод хариулах уу нэмээ? За тэгье. За энэ удаад болохоор бид хоёр хувийн чатаар ирсэн мессежинд хариулах гэж байгаа. YouTube-ийн комент хэсэгт биш. Тэгэхээр энэ хүний асуултыг би эхлээд та бүхэнд уншиж танилцуулъя. За инх цуглагчид ирсэн асуулт байсан тий. Тэгэхээр энэ хүн байна. Манай охин одоо 2 4 сартай юм аа. Чихэр болон нэмэлт чихэр орсон. Янз бүрийн мэддэггүй. Би өөрөө болж өгвөл гараараа хийж өгөх дуртай. Хамгийн хэцүү нь баяр ёслолоор болон эргэн тойрны хүмүүс бүгд л ойлгохгүй үзэлтэй. Хүүхдээс чихэр харамлах муу, хамаагүй сурга, чихэр идчил өссөн, чихэр харамлаад байвал хүүхд чинь том болоод бүр амттанд дурлна гэх мэт. Сая манад нэг настай ихч орж ирээд унтаад сэрсэн охинд минь хятад бичигтэй гүзээлцгэнтэй маш их чихэртэй жигнэмэг өгчихсэн юм аа. Сэтгэлийг нь бодоод хүнийхээ хажууд дуугүй байсан охин минь уудтай чигээр нь 2-3 ширхгийг идчихлээ. Үгүй ядаж хоол идсний дараа өгсөн бол гэж бодогдоод хүнийхээ дэргэд ээждээ өгчих маргааш хоёлоо баг багаар идий гэсэн охин маань үгүй гэж маш их уйлаад нөгөө хүн хүүхдээс юм харамлаад муудаа гэд уурлаад гараад явчихсан. Энэ нөгөө инстаграмаар ирсэн асуулт байхгүй юу? Тэгээ би бас нөгөө цаг зав байхгүй учраас сүүлийн бүх хүмүүсээс ирээд байгаа асуултуудад хариулж амжихгүй байгаа. Гэхдээ энэ асуулт айгүй олон ээжүүдэд тохиолддог асуулт учраас энэ асуултыг сонгоод хариулъя гэж бодсон. Тэгээ бас энэ инстаграмаар юм уу фейсбүүкээр жахан ийм мэдээлэл ингэж өгөх нь бас тийм яг хэлий гэснээр бид нар бас хэлж чадахгүй үе байдаг штэ тий бичгээр ч юм уу хэлэхээр хүн өөрөөр ойлгодог. Харин ингэ ярихтаа дэлгэрэнгүй сайхан ярих юм бол энэ ээжид илүү тустай байх юм болов уу гэж бодоод энэ асуултыг нь сонгосон. Тэгэхээр за юуны өмнө хүүхдээ хамгаалах гэсэн сэтлэр нээж өөр хүнтэй ингээд зөрчилдсөн юм байна те. Тэгээд ер нь залуу ээжүүдэд нэлээд их тохиолддог асуудал та. Ягаад тэгэхээр яг нэг чиг баримтлаа тэрэндээ яг бай гэхээр хажуугаар хөндлөнгийн хүн орж ирээд өөр юм ярьдаг ингээд зөрчилтөө үүсдэг. Тэгэхээр үүн дээр миний өгөх хариулт юу вэ гэхээр ерөнхийдөө танаа гэр бүлийн хооллолт тэнцвэртэй талдаа болвол үүн дээр санаа зовсны хэрэггүй. Ерөөсөө санаа зовсны хэрэггүй. Яг тэгвэл тэртээ тэргүй гэртээ тэнцвэртэй хоолж байгаа хүүхдийн хувьд хаяа нэг одоо бидний хэлдгээр олон янзын нэмэлтүүд нэмчихсэн маш өндөр сахарын агуулмжтай энийг идлээгээд асуудал ерөөсөө үүсэхгүй. Яг уу одоо жишээлбэл юутай хүүхдтэй байж болно те астматай хүүхдтэй байж болно эсвэл экземтэй эсвэл одоо янз бүрийн чихэртэй мэд идэнгүүд арсны туралд гарчдаг хүүхдүүдийн хувьд бол ойлгож байна. Яг тэгвэл ээж хүүхдээ хамгаалахын тулд те одоо хүмүүст хэлээд зөрчилдөж шít. Бусад тохиолдолд бол өдөр тутам юу хийж байна вэ гэдг нь дандаа
нөгөө үр дүн давуу талтай байдаг, ялдаг. Тэгэхээр гэртээ байнга чихэр тавьсан, гэртээ одоо идж байгаа хоол хүнснийхэн дийлэнх нь хэд боловсруулсан хүнс буюу задлаад ингэж иддэг бэлэн хүнс биш л бол асуудалгүй шүү дээ, тий. Тэгэхээр тэрэн дээр битгий санаа зовоорой. Тий, тэгээ хүүхд бас хориглох тусам бас үнний хувьтай шүү. Хориглох тусам хүүхэд хориглож байгаа хүнсийг идэх гээд яваад байдаг. Тэрний оронд надад ч нэг юм шүү, тий. Нөгөө талаас бас ийм юм байна. Одоо энэ хоол хүнсэн дундаа ялангуяа энэ гаднаас бид нарын авч иддэг энэ хоол хүнсэн дунд ийм янз бүрийн нэмэлтүүд нийлэг бодисууд байдаг. Тэдний нэг нь болохоор энэ будагч бодис байгаа. Жишээлбэл тарт шар өнгийн нэг нийлэг будагч бодис байгаа. Тэрийг бүр манай хичээл дээр энэ нөгөө юу гэж үздэг байхгүй хортой талын бодиснууд оруулж үздэг. Гэтэл тэрийг болохоор нөгөө нэг бүтээгдэхүүнийг айгүй гоё өнгөтэй болгох гэдэг хүүхдийн бүтээгдэхүүн дээр ялангуяа нэмчихэд шүү. Тэгэхээр зарим хүмүүсийн хувьд, хүүхдүүдийн хувьд жишээ нь тэр хортой болохгүй мэг нь идчихээр бид нь ийм одоо том үр нөлөөтэй, муу үр нөлөөтэй байх тийм тохиолдлууд байна. Гэхдээ тэр нь одоо бага тий тэрийг одоо шинжилгээ өгөөд, генийн шинжилгээ өгөөд явах боломж бид нар байхгүй учраас аль болохоор ингээд жоохон гэртээ хэрэглэхгүй, байнга авч өгөхгүй байвал сайн. Тэгээд нөгөө нэг юм нь юу гэвэл нөгөө ADHD-тэй хүүхдүүд шүү дээ, тогтургүй бас хит идэвхжэлтэй энэ хүүхдүүд энэ будагч бодистой чихэр мэхрийг идэнгүүд ингээд доктортой байж чадахгүй бүр ингээд тархинд нь нөлөөлдөг учраас болж өгвөл ингээд баг хэрэглэх тал дээр нь л бодулсан. Бусад тохиолдолд бол хаяа найзуудтайгаа гарахад төрсөн өдөр тэмдэглэхэд угаасаа чихэртэй сахартай тэгээ тэрэнд орж байгаа орцуудыг бид тэр болгон шалгах боломжгүй учраас гэртээ би хүүхдтэй дийлэнх тохиолдолд юу өгдөг вэ гэдэг дээрээ л анхаарчвал зүгээр гэж бодож байна. За тэгэхээр энэ дээр номоо маань маш гоё бас хариулт өгөх байх гэж бодож байна. Яагаад гэвэл номоо хүүхдүүдтэй ээж үүдтэй их ажилдаг. Тэгээд бас бага насны хүүхдүүдтэй тэгэхээр чи юу гэж бодож байна вэ? Энэ асуултан дээр хариулт өгөөч. За ерөнхийдөө бол миний хэлгэсэн санаануудыг бол та нэлийн дэлгэрэнгүй хариулчлаа. Ерөнхийдөө бол бага насны хүүхдүүдийн хувьд бол нэмэлт сахарын зөвлөмж хэмжээ бол байдаггүй. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол нийт илчлэгийн 5-10%-аас хэтрэхгүй хэмжээгээр нэмэлт сахар агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөдөг. Аль болох бага хэмжээнд барьж явж явах юм бол урт хугацаанд хүүхдийн эрүүл мэндэд одоо эргээр нөлөөлдөг гэж үздэг. За тэгээ бага насны хүүхдтэр бид нар бас чихрийг яагаад хязгаартай бас хэрэглэх гэдэг вэ гэхээр нөгөө одоо амтлах мэдрэхүйн одоо энэ суурьтай амтны мэдрэмжийн суурь тавигдчихэд юм чухал үе байдаг. Тэгэхээр энэ үед нь болохоор хит их одоо чихэрлэг амттай хоол хүнсийг түлхүү өгөх нь эргээд нөгөө энгийн хоолыг идэхгүй болох, за ногоо эсвэл махыг идэхгүй болох ийм хандлагатай байдаг. За нөгөө талдаа гэх юм бол чихэр болон нэмэлт сахартай бүтээгдэхүүнүүд маань өөрөө хоосоо илчлэгийг их хэмжээгээр агуулж идэг учраас хүүхдэд цадах мэдрэмжийг өгчдөг. Тэгэхээр нөгөө яг чухал одоо суурь тавигдж байгаа энэ үед уг нь бол хүүхд шим бол хоол хүнсийг идэх ёстой байтал тийм хүнсийг байнгын байдлаар орлуулж өгөөд байвал хоосон илчлэг аваад нөгөө шимтэй хоол хүнсээ идэхгүй байх ийм эрсдэл үүсчдэг. Тийм болохоор л нөгөө мэрэгжилтнүүд хүмүүс хүүхдийнхаа хоол хүнсэнд нэмэлт сахар агуулсан бүтээгдэхүүнийг хязгаарлаач ээ, аль болох бага хэмжээгээр хэрэглээч ээ гэж зөвлөд идэг. Гэхдээ нөгөө талдаа нөгөө зарим хүмүүс болохоор юу гэж ойлгодог вэ гэхээр ерөөсөө өгж болохгүй маань өгөх юм бол одоо асуудал болох юм байна гэж ойлгоод идэг. Тэгэхээр ерөнхий суурь нь одоо жишээлбэл би хүүхдийн хоолн дээрээ өөрийнхөө хүүхдийн хоолтон дээр болон бусад хүмүүс зөвлөхдөө 80-20-ын зарчмыг баримталж явахыг зөвлөдөг. Юу вэ гэхээр одоо идж байгаа хоол хүнснийх нь 80% нь гэрийн гоё шим тэжээлтэй хоол байвал тэр 20% нь одоо өөрийнх нь дурлах гад байгаа, өөрийнх нь идж байгаа тэр хоол хүнсийг өгж болно. Ялангуяа чихэр агуулсан хоол хүнсийг өгөхдөө эхлээд сайхан хоолыг нэдүүлчихэд араас нь өгөх зарчмаар өгөх юм бол энэ нь одоо тийм амар одоо бидний бодож байгаа шиг хор нөлөөлөл болохгүй. Хүүхэд ч гэсэн тэр дадлан суучдаг. Одоо жишээлбэл би чи ингээ хоёр хүүхдтэрээ бас ингээл хэрэгжүүлнэ шүү дээ. Адилхан нэг талаараа хоол зүйн зөвлөгөө өгдөг хүн боловч нөгөө талдаа би бас ээж тэгээ хоёр бага насны хүүхэдтэй манай хоёр хүүхэд бол шоколад нь бол нугасгүй. Тэгэхээр багаас нь нөгөө нэг хүчлэхгүйгээр за эсвэл одоо хоол хүнсийг муухай
хортой хор үү одоо тий гэж ингэж ямар нэгэн сөрөг үгээр шошглохгүйгээр за энэ бол бидний хоол хүнсэнд хэрэглэж болдог зүйл гэхдээ ийм төрлийн хүнсийг бид нар хязгаартайгаар хэрэглэх ёстой байдаг идэх дараалал нь ийм байдаг гэдгийг ингээ зөвөр баг багаар ингээ зааж өгөөд тэгээ өөрөө ч гэсэн үлгэрлээд ахаар хүүхэд тгээс сурчдаг тэгэхээр одоо жишээлх юм бол чихэр шоколаданд дурлалаа гэж бодоход трийг нуугаал эсвэл одоо ингээл шууд тас хориглоод ах юм бол хүүхэд нөгөө шийдвэр гаргах тасн дээр хүрээд ирэхээр хоригдж исэн зүйл рүүгээ илүү татагддаг тий. Тэгэхээр тэр эрсдлээс нь сэргийлээд хоол хүнсийг шошголохгүй бас одоо хит хориглохгүй байх тал дээр нь анхаарч ажиллавал зүгээр байдаг. За тэгэхээр энэ асуултыг явуулсан ээж маань бид хоёрын сая ярьснаас хэрэгтэй хариултаа олж авч чадсан болов уу гэж найдаж байна. Бас адилхан нөхцөлд орсон ээжүүд бас үүн дээр анхаараарай. За ингээд өнөөдөр бид хоёр дугаараа өндөрлж байна. Та бүхэн дараагийн дугаарыг хүлээн авахыг хүсвэл subscribe хийгээрэй. Тэгээ хүлээж агаарай. Бас санал бодлоо энэ дугаарын доор чөлөөтэй бичиж өгөлтэйгээрэй. За өнөөдрийн дугаартай байсан нийт сонсогчдоо маш их баярлалаа. Ингээд дараагийн дугаараараа уулзлаа. Түр баяртай. Сонссон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.